За сайн байцгаана уу? Би Оргил байна. Сайн байцгаана уу? Би Сав байна. Тэгээд бид хоёр өнөөдөр лайв хийх гэж байгаа сэдвүүд нь гэх юм бол мэдээж хосын харилцааны тухай ярилцж болно. Тэгээд бас хооллолтын талаар ярина. Надаас ирсэн хооллолтын талаарх асуултуудад би ерөнхийдөө баг хариулж амжихгүй яваад байсан. Тэгэхээр Сувд бол тооч. Тэгэхээр сүүлийн баг 10 жил тооч мэргэжлэр ажилласан хүн тийм ээ. Тийм болохоор ерөнхийдөө миний хооллыг гол зохицуулж мэддэг хүн гэсэн үг. Тэгээд бас бит хоёр жирэмсэн. Одоо төрлөөд. Одоо яг гидсэн наашаага хараад ирсэн байна. Одоо баг 7 хоногийн дотор төрж магадгүй. Ерөнхийдөө өнөө маргаашгүй гэсэн үг. Тийм болохоор төрөөд шинэ бэбитэй нялх хүүхдтэй ноцтолтохоос өмнө бит хоёроос нэг лайв хийгээд авъя гэж бодсон хамт. Тэгээд бас хүмүүс бас асуултууд илгээсэн. Тэгэхээр яг одоо бол хүмүүс орж ирж амжааг байна уу? 39 хүн ба шүү дээ. Окей. За. Асуултууд зөндөө байна гин. Эхнээсээ хоёлоо ингэж байна. За энэ асуултаар эхлэе. Чи ном унших дуртай. Ялангуяа чи уран зохиолын ном унших дуртай болохоор энэ асуултаас эхлэе. За. За хоёр асуултаа нэг хүнээс. Намуна гэж хүнээс. Испани хэлний аль төвшин дээр явж байгаа вэ? Испани хэлний юун дээр анхаарал илүү сайн сурах вэ гэх мэт ер нь испани хэлний тухайг өмнөх лайв дээр герман хэлээр ийм ном уншиж байгаа гэдээ ярьсан шиг юм. Окей. Яг испани хэл дээр бол би тустай хийсэн дээр баг. Яг испани хэлийг хоёулаа хамт бас нөгөө нэг хичээл хийж исэн гэдэг утгаар бас асууж байгаа хэл та. Тэгэхээр испани хэлэн дээр бол чи бол ерөнхийдөө яг тэр видеонуудаас хойш орхисон тийм. Ерөөсөө орхисон. Тэр нь бас зүгээр. Би бол одоо хэлний багш хүний хувьд эсвэл өөрөө хэл сурдаг хүний хувьд хэлийг зүгээр тэгээд орхих нь бол ямар ч асуудалгүй. Хэдэн жилийн дараа ч хамаагүй эргээд ирж болно. Яг өнөө маргааш амьдралт чинь шаардлагагүй бол тийм ээ. Ямар адилхан юм бэ гэнэ чи дандаа тэгдэг те. Окей. За нөгөө хоёр дахь асуулт нь болохоор илүү чамд зориулсан асуулт байгаа байхгүй. Уран зохиолын ном уншдаг хүмүүсийг non fiction уншдаг хүмүүс. За баг уран зохиолын ном уншиж яадаг юм гэх гээд байдаг юм шиг санагддаг. Надад 1-2 удаа ингэж хэлж байсан. Та non fiction уран зохиолыг non fiction эсвэл уран зохиолыг аль алийг нь уншихыг илүүд үздэг үү? Зөвхөн нэг төрлийн ном унших үйл алийг нь сонгох вэ гэдэг ч юм уу. Окей. За зөвхөн яг нэг төрлийг сонгох юм бол би уран зохиолоо сонгох. Star ирж ах шиг байна. Чи бол мэдээж уран зохиолоо сонгоно тийм ээ? Тийм, тэгэх бах. Яг гэвэл би жилд нэг 20 ном уншлаа гэж бодох юм бол бараг 15-аас 18 уран зохиолын ном байж таардаг. Тэгвэл уран зохиолын биш номон дээрээс хид хідэн заавал хүмүүс унших ёстой номнууд байгаа. Тэгээд тийм уншсан номнууд руугаа ер нь бол би явахд амар дуртай буцаад очих. Уншсан номоо дахиад унших аягүй дуртай. Тийм сувдын ер нь нэг тийм одоо зан аран шиг юм уу personality гэх юм уу те. Нэг тийм нэг юмнаас уйддаггүй нэг юм дуртай болчихвол ерөөсөө уйдахгүй. Тийм. Дахин уншаал гэдэг эсвэл үзээлэдэг гэж болно. Онлайн ангит кино юу. Тэр нь бүр нэг өөрийнх нь нэг тийм одоо найзууд шиг нь болчдөг те. Өөрийгөө цэнгэлж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ингээд уншсан номоо буцаад унших, үзсэн киногоо буцаад үзэх юм уу. Тэгээд тийм бол миний тархинаас нэг тийм амар потенциал хүч чадал гарахгүйгээр буцаад нөгөө нэг тухтай comfortable те. Найзуудтайгаа чилээж байгаа. За яг л тийм юм шиг л мэдрэмж төрдөг. Би болохоор бас ерөнхийдөө бол сайн номыг бол дахин уншдаг. Гэхдээ бол 98% юм уу 95-аас 98% non fiction уншдаг. Тэгээ яг одоо non fiction гэхээр уран зохиолын биш баримтат эсвэл одоо шинжлэх ухааны ч юм уу те хүний намтар ч юм уу тийм хөө. Чи болохоор баг 95 эсрэг төрлийн яг эсрэгээр уран зохиол уншдаг. Тэглээгээд аль нэг нь буруу ч юм аль нэг нь дими гэсэн үг бол биш. Миний бодлоор бол номыг уншиж өнгөрөөсөн цаг хязгаарч үрсэн цаг биш. Тийм. Тэгээ би бас номноос гадна айгүйх судалгаанууд уншдаг. Тэр нь илүү амар юм шиг сонирхож байгаа юмныхаа талаар янз янзын сургуулиудын хийсэн судалгаанууд ч юм уу, профессоруудын хийсэн судалгаанууд ч юм уу. Тэгээд тийм юмнууд бас айгүйх уншдаг засраа. Тэр миний бодлоор бас одоо чинь сувдын бол англи хэл айгүй дайггүй. Одоо C1 төвшөнд шалгалтыг нөхсөн чинь C1 гэж гарчсан тийм. Тэгэхээр мэрэгжлийн төвшөнд гэсэн үг англи хэл. Тэрний бол гол хүчин чадал нь бол ерөнхийдөө тэр олон уран зохиолын номнууд шүү дээ. Ерөнхийдөө бол хамгийн том нөлөө нь 100%. Тийм. Хамгийн тэр бол амар үнэн гэж би бол боддог. Бүр анхнаасаа л жоохон бахасаа л Монгол дахтал айгүй их ном унших дуртай хүүхдээсэн. Тийм үгийн баялаг нь маш сайн ерөнхийдөө бол. Тийм болохоор англи хэл сураад
англи хэл дээр үргэлжлүүлээд номнууд айгүй уншдаг байсан. Тэгээд үлгэрийн ном, зохиолын ном, ер нь бол хөвчлэн тэгээд нэг romance тиймэрхүү номнууд амар уншдаг байснаасаа тэгээд сүүл рүүгээ non fiction айгүй уншдаг болоод ерөнхийдөө би чамайг non fiction руу баг оруулсан шүү дээ. Би бол 19 хүртэл баг non fiction ном уншиж үзег баха. Тийм болохоор би бас хүмүүсийг анзаархад амар ном уншдаг хүмүүс байдаг байхгүй. Тэр хүмүүсийг анзаархад бүгд уран зохиолоос эхэлсэн байдгийг. Хүүхэд байхдаа ч юм уу тийм. Одоо чи тийм болохоор манай хүүхэд одоо 11 настай бит хоёрын айлн ч 11 настай та тийм олон ном уншиж дуусаагүй тийм. Манай хүүхэд бол нэлээд хэдэн ном уншаад дуусгасан. Уран зохиолын биш ч бай, уран зохиолын ч бай тийм. Баяа ядуу авыг уншсан ч ах шиг тэр 3 дугаар хаалга гэдэг номыг уншсан ч ах шиг гих мэд. Тэгсэн мөртлөө бас уран зохиолын хүүхдийн номнуудад бас дуртай. Harry Potter-ыг бас хийдэж уншсан тийм. Гих мэд. Тэгээ тийм болохоор яг team stage-с эхлээд яг унших гэдэг процессыг дурлах нь аягүй зүгээр юм шиг байна тийм. За бас нэг асуулт нь бит хоёрын ерөнхийдөө сүүлийн үед айгүйх суралцаад байгаа нэг юм байгаа тийм. Тэр нь одоо энэ асуултанд орж ирсэн. Одоо миний diabetes те одоо юу гэдгийг чихрийн шижингийнхаа нэгдүгээр төрлийн чихрийн шижингийнхаа цусны одоо цусны сахарны хэмжээг, цусны глюкозны хэмжээг яаж контролдж байгаа вэ? Ямар хуу хоол идэж байгаа вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү. Тэгээд дээрэс нь бас сүүлийн хэдэн сар бог хийгээд бас булчингийн масс нэмсэн гэх мэт. Тиймэрхүү байдлыг одоо хоёлаа хоолны талаар ярилцсан тийм. Тэгэхээр за чиний зүгээс анханасаа миний хувьд гаргаж исэн алдаанууд ч юм уу. Тэгээ одоохондоо яг хоолны хувьд яг ямар байр суурьтай байгаа. Тооч хүний үүднээс бас фуди хоолнд ер нь тооч хүний үүднээс мэрэгжлийн үүднээс эсвэл яг өөрийнхөө хүн чанар болон хүслийн хоолн өөрийнхөө дуртай хоолны үүднээс гэдэг юм бол шал хоёр эсрэг хүн байгаа л да. Ягаад гэвэл мэрэгжлийн үүднээс эсвэл хоолны шинжлэх ухаан, шин тэжээл гэх тийм үүднээс ярих юм бол миний зуршлууд өөрөө айгүй тийм буруу төрлийн зуршлууд байгаа. Тэгээ бид хоёр хоёулаа тийм буруу төрлийн зуршлуудаа айгүй удаан амьдарсан. Ягаад гэвэл монголчууд бид нар ч нөгөө бууз хоошор салаад алах боо гэх тиймэрхүү юмд айгүй дуртай хүмүүс. Тэгээд яг тэр аргаагаа дагаад айгүй олон жил тийм муу зуршлуудтай явсан гэх юм уу. Буруу хоолой. Тийм буруу хоолойтой байсан. Тэгээд тоогооч хүнийхээ үүднээс, мэрэгжлийн үүднээс ингээ ярих юм бол шимт хижээл гэдэг юм чинь болохоор зүгээр нөгөө нэг баланс барих байдаг юм байна гэдгийг амар сайн ойлгосон л та сүүлийн үед ялангуяа өнгөрсөн жил оргил ингээд яг өвчин тусаад ингээл за амьдралынхаа хэмээг хоолныхаа хэмээг өөрчлөхгүй юм бол удаан амьдрахгүй шууд ингээд янз бүрийн асуудлууд үүснэ. Амар бол асуудлууд үүсээд шууд ингээд нүдэн дээр гараад ирсэн болохоор бит хоёр бүр ингээд амар их судалгаа хийж эхэлсэн. За яг зөв хоолт гэж юу юм бэ? Зөв хооллохын тулд зөв хоолт гэж ямар үүднээс ямар судалгаанууд гарсан байсан. Тэгээд тэр нь одоо нэгдүгээр төрлийн чихрийн шижинтэй ямар холбоотой, яг чихрийн шижин гэж ямар өвчин юм бэ? Яагаад юунаас үүсдэг юм бэ гэж ингээл амар их судалгаа хийгээл гэсэн чинь ер нь аль тэр баланс барих амар чухал юм байна. Яг баланс барих гэхээс илүү би болохоор ингэж хараад байгаа байхгүй юу? Миний бодлоор чи бит хоёрын хооллолтод аягүй том нөлөөлсөн нэг ном байна. Food Rules гэдэг ном. Хоолны дүрм гэдэг нэртэй ном. Тэр ном ерөнхийдөө амьдрал өөрчилсөн ном гэж хэлж болно. Би зургийг нээж гаргаад ирье. Хоолны дүрм гэдэг ном ямар учиртай ном бэ гэхээр Michael Pollan гэж мундаг одоо журналист, researcher тэгээ хоолны талаар яг ийм зурагтай ном байгаа. Нэг ийм P гэдэг ч одоо монголоор юу гэдэг вэ? Вандо гэх юм уу юу гэх юм. Ийм P-ний зурагтай ямарчсан Food Rules буюу хоолны дүрм Michael Pollan гэж хүний бичсэн ном. Маш жижигхэн ном. Ийм жижигхэн нэг 100 хэдэн хуудастай ч байна. Тэгээд 2 цаг уншиж байна. Тийм, ерөнхийдөө нэг цаг 2 цагийн дотор бол гялс дуусгах боломжтой ном. Тэгээд тэр номны түүх нь гэх юм бол анх Michael Pollan баг 1000 хуудастай ном бичсэн хоолны тухай. Тэгээд мэдээж 1000 хуудастай ном бичихийн тулд тэр хүн хоолны тухай ямар их судалгаа, ямар их туршилт хийх шаардлагатай бай тээ. Маш олон жилиг хоолыг ерөөсөө судлахад зарцуулсан байгаа байхгүй. Тэгээд дараа нь мэдээж тэр 1000 хуудастай номыг тэр их одоо зузаан мэдлэгийг хүн шингээж авахын тулд баргийн хүн
уншихгүй шүү дээ. Одоо жирийн нэг хүн бол үнэхээр хоолны талаар судлаагүй бол уншихгүй. Тэгэхээр дараа нь Майкл Поллан нэг 200-300 хуудастай номыг дахиад бичсэн байгаа. Нөгөө 1000 хуудастай номоо ингээд илүү одоо хэрэггүй хэсгээр хасаад илүү гоё одоо зэгцлээд тий. Тэгээд нэг 200-300 хуудастай ном дахиад бичсэн байгаа. Тэгсэн ч гэсэн 200-300 хуудастай номыг хүнэх бүр амар бас хоолны одоо жишээ нь над чиг юм нөхцөл байдалтай хүн биш бол бас уншихгүй. Тийм учраас тэрийг бүр дахиад бүр хамгийн гол зарчимнуудыг нь ерөөсө баримтлах ёстой хамгийн энгийн хүн ойлгохоор хамгийн амархан тиймэрхүү хідэн дүрмүүд рүү хөрвүүлээд тэгээд баг нэг 100-аад хуудастай нэг цаг 2 цагийн дотор унших энэ food rules гэж номыг анх бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл хоолндох 3 дугаарх iteration гэсэн 3 дахь одоо цэгцэлгээнийх нь ном. Тэгээд энэ номон дээр байдаг нэг цөөхөн хідэн дүрмүүд байдаг. Тэр дүрмүүд нь бүр жоохон хөвгтөж ойлгохоор тэгээд ямар ч хүн ингээд сонссон логикийн хувьд нэрэл тийм штэ гэмээр тиймэрхүү зарчмууд байдаг тийм. Ерөөсөө тийм. Тэгээ бас нэг сонирхолтой юм энэ хоолыг энэ номыг эхлэхдээ энэ introduction танилцуулах хэсэг дээр нь ингэж хэлсэн байдаг. Майкл Поллан хоолны одоо nutrition science гэж байгаа тийм. Амин дэмийн шинжлэх ухаан гэх юм да. Nutrition science бол хөгжөөгүй science, хөгжөөгүй шинжлэх ухаан. Хөгжсөн юм шиг харагдаж магадгүй. Хүн болгоны амнаас антиоксидант, кето ямар юм гэл эсвэл тийм лаглаг үгнүүд гардаг. Тэгээ орчин үед. Тэгээ хүн болгон тиймэрхүү үгнүүдийг хэрэгжилж мэддэг болсон ч гэсэн яг нарийн одоо процессонд ч юм уу тэр хоолны хүнсэн дотор нь юу байгааг нь бид нар одоо хүртэл хамгийн нарийн доктор PhD шинжлэх ухаанч хүн хүртэл хангалттай сайн мэддэггүй гэсэн үг гэж хэлсэн. Тэр их судалгааны үүдэнд. Одоо чинь өөр шинжлэх ухаантай харьцуулах юм бол тий одоо судалж эхлээд хэдхэн жил болж байгааг гэлээд баг 100-аас доош жилээс баг тий. Тийм болохоор яг харьцуулж үзэх юм бол одоо жишээ нь физик, хими шинжлэх ухаантай харьцуулахад ч юм уу тий одоо хэдэн зуун жилийн өмнө яг ямар байсан 200-300 жилийн өмнөх шинжлэх ухаан тухайн үед ямар байсан тухайн үед тэр хүмүүс өөрсдийнхөө шинжлэх ухааны мэдлэгийг маш сайн гэж боддог байсан ч гэсэн одоо үетэй харьцуулах юм бол болоогүй байсан те яг тэрэн шиг үе шатанда явж байгаа шинжлэх ухаан гэж байгаа байхгүй nutrition science буюу хоолны одоо амин дэмийн шинжлэх ухаан тэгээд тэрэн дээрээсээ үүдээд бүгдээрээ дараагийн ID-нууд нь те санаанууд нь хоолны талаарх хин нэгэн бүгднийг яг таг мэддэг юм шиг ярих юм бол бас баг зэрэг эргэлзээрэй гэсэн утгаас хэлж байгаа тийм. Тийм учраас ерөнхий зарчмууд нь болохоор энгийн байна. Жишээ нь гэж байгаа. Хамгийн ихний дүрм хоол ид гэж байгаа. Eat food. Тэр нь юу гэсэн вэ гэхээр бид нар орчин үед ялангуяа энэ барууны одоо western тийм Европ, Америк тэгээд мэдээж Аз руу ч гэсэн ороод ирсэн. Энэ хоолны соёл нь ерөнхийдөө хоол идэхэ болцсон хүмүүс. Хоолны оронд хоол орлуулагч төрлийн боловсруулсан их боловсруулсан хоол хидих боловсруулсан хоол орлуулагч хоол шиг одоо идэж болдог зүйлс хоол биш гэхдээ идэж болдог зүйлс иддэг болсон байна. Тэгээд хоёрдугаар дүрмэн бүр миний хамгийн дуртай дүрм гэж хэлж байна. Тэр нь болохоор танаа өндөр имиж нь хараад хоол гэж танихгүй бол энэ хоол биш гэж битгий ид гэж. Одоо жишээ нь дэлгүүрт зарж байгаа нэг юм чихэрч байд юм уу те эсвэл нэг юм шахацсан йогуртч байд юм уу марууж байд юу гэдэг ямар нэгэн тиймэрхүү бүтээгдэхүүн идэж болдог бүтээгдэхүүн гэхдээ тэрийг одоо жишээ та 1900 оны ихээр амьдарч исэн өндөр имэд ч юм уу те ингээ харуулах юм бол шууд хараад хоол гэж танихгүй бол ерөнхийдөө хоол биш л гэсэн. Идэж болдог зүйл гэхдээ хоол биш. Өөрөөр хэлбэл хортой зүйл гэсэн. Тэгэхээр иймэрхүү нарийн одоо ерөнхий зарчмуудыг өгсөн байгаа байхгүй тийм. Өөр энэ номноос одоо энэ олон юм сонирхолтой дүрмүүдээс чамд одоо чинь ингээд тусаж наалдсан дүрм юу вэ? Тэр eat whole food. Одоо нэг байглаасаа шууд тарианы бүхэл тарианы байглаасаа шууд ингээд ямар нэгэн аргаар боловсруулах шаардлагагүй хоолыг идэ. Одоо жишээ нь ногоо, мах, загас, сүүж юм уу те шууд амтнаас ирдэг газраас хөрснөөс нь бид нар аваад шууд идэж болдог хоолнууд хүний биед хамгийн их шимтгэлтэй хоолнууд байдаг. Тэр айгүй надад таалагдсан. Тэгээд бид нар нэг би сая бас нэг сайхан нэг судалгаа уншсан байхгүй. Тэр тэгсэн чинь бидний иддэг боловсруулсан хоолны маркет гэж байгаа шүү дээ тий. Тэр нь болохоор $7 триллион маркетинг гинэ. Одоо тэр нь болохоор бүх ингээ хоолны боловсруулсан хоол хийдэг үйлдвэрүүд болон компаниуд гэсэн үг. Тэгээд тэд нар тэр хоолоо зарахын тулд
маркет одоо тэр нөгөө нэг хайрцаг уут юун дээрээ уутан дээрээ бичсэн юм нь заавал үнэн байх шаардлагагүй байдаг гинэ хуулинд. Тэгэхээр одоо ingredient одоо нөгөө орцсных нь одоо жишээ нэг ундаа авч явах га тэрэн дээр чинь high protein ундаагээ бичсэн байлаа гэж үү. Уурэг ихтэй ундаагээ бичсэн байлаа гэ тэр нь үнэн байх шаардлагагүй. Тэрийг эргэтэй гэж рекламдахын тулд. Тэгэхээр амар байгаа зү бид нар ингээл хараад элсэн чихэр байхгүй юм байна гэдээ аваад уучдаг. Тэгээд тэгсэн чинь нөгөөдг нь элсэн чихэр орлуулагчтай байдаг. Жишээ нь тиймэрхүү юмнууд. Яг тэгээд уушх юм бол ингээд хар нөхрөө унаа жоохон амар байсан л та. Гэтэ яг энэ ном болохоор тэр олон ингээд толгой эргүүлсэнтэй антиоксидант идэх хэрэгтэй юм уу? Бид нар одоо жишээ нь би дөнгөс над бүр айгүй энийг одоо надад бүр ингээд тодорхой болгож харуулсан нэг зүйл нь би дөнгөс нэг айгүй энгийн пост тавьсан те Facebook дээр. Урт насламаар байвал залуугаараа баймар байвал усаа сайн уугаарай гэж зүгээр бичсэн те. Тэр энэ бол ямар нэгэн реклам биш зүгээр л эрүүл мэндэд чинь зөвлөсөн гоё одоо хэрэгтэй санамжийг л өгж байгаа байхгүй. Усаа сайн уугаарай гэдэг санамж. Тэгсэн чинь доор нь комментэн дээр маш олон хүмүүс тэгтээ бас усыг бас хамаагүй ууж болохгүй л гэнээс үл яаж уух маш зөв буруу усыг зөв уух буруу. Мэдээж тэр нь зөв л дөө. Усыг бас хамаагүй буруу бас болно. Гэхдээ өөрөөр хэлбэл ингээд бид энэ паралисист ороод байгаа байхгүй юу? Одоо хит их тэр чинь болохоор decision paralysis гэж байдаг. Шийдвэрийн одоо гацалт. Эсвэл хит их олон сонголтын дунд гацалт гэж гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг хит одоо нэг overwhelming буюу хит их мэдээлэлд одоо ингээд давчтаад тэгээд яахаа мэдхээ байх. Тэгэхээр бид нар сэтгэл зүйн хувьд яадаг вэ гэхээр тэр их олон мэдээллийн дунд энийг болохгүй, энийг идэж болохгүй, тэрийг болно, энийг болохгүй гэл эсвэл энэ тийм усыг ч хүртэл зөв ууж, буруу ууж гэл тэгээд нарийн юм болчихлоор бид нар сүулдэ fuck гэд ер нь хин тамаатай нэг идэж байгаа хүн идэж байгаа дөхөн ч гэдэг юм. Тэгээд нэг мэдсэн чинь бүр хамгийн болохгүй юмаа бүр тултал идсэн сууж идэг байхгүй. Ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бол бид нар тэгдэг. Тийм болохоор энэ ном миний хувьд одоо маш сайн одоо ном. Яагаад гэвэл тэр их толгой эргүүлсэн зүйлсийг ерөнхий зарчмууд руу ингээ сайхан оруулсан. Одоо чинь манай эмээ энэ хоолыг хараад таних уу үгүй юу гэдэг чинь айгүй амархан төсөөлөхөд амархан зүйл тийм. Тэгээд сая чиний хэлдэг шиг whole food буюу одоо бүхэл хоол өөрөөр хэлбэл бүтэн алим бол whole food тийм. Боловсрож амжаагүй байгаа. Зүгээр л шууд модноос унсан. Алимны сок бол биш. Харин алимны сок жуус болох юм бол тэр чинь боловсруулсан байна гэсэн. Дээр нь юм хойлоод юу ч болсон тийм. Тэгээ бас нэг энэ ном дээр байдаг айгүй гоё дүрэн бол одоо орцыг нь хараад ingredient хараад нэгдүгürt 4-5-аас олон юм байх юм бол димий. Хоёрдугаарт хамгийн ихний 3 орцсон дотор нь те сахар ч юм уу одоо ямар нэгэн тиймэрхүү юмнууд байх юм бол димий яа үсгэлж чадахгүй ойлгохгүй үг байх юм бол 5 дугаар ангийн хүүхэд уншиж чадахгүй тийм одоо химийн элементний нэр ч юм уу те тиймэрхүү юмнууд орсон байх юм бол димий гэсэн. Энэ star гэж хүмүүс баярлаа. Одоо айгүй энгийнээр 5 дугаар ангийн хүүхэд одоо жишээ нь юу гэдгийг lecithin гэдэг би айгүй хоол шаарддаг хоолн дотроос ямар юм глайко ямар юм шийдэн гэдэг нэг тийм химийн элементүүдийн нэрнүүд тэгээ тэрийг нь химийн мэрэгжилтэн юм уу эсвэл үнэхээр nutrition scientist хүн хараад ойлгодог хүн бол жирийн хүн хараад ч гэдэм эсвэл 5 дугаар ангийн хүүхэд унших гэж төгдөрөх юм бол тэр бол хоол биш болж гинэ гэсэн үг бол хит боловсрцсан байна гэсэн үг. Тэгээд бас орцсон доторх эхний 3 одоо нэр нь ямар нэгэн болохгүй юм одоо чинь сахар гэх мэт байх юм бол бас аюултай гэсэн. Яг бол хамгийн их хэмжээгээр орсон ingredient орсон хамгийн ихэндээ бичигддэг. Тэгээ иймэрхүү энгийн дүрмнүүд. Тэгээд бас нэг дүрм нь болохоор юу гэж байгаа одоо жишээ нь Францууд, Италиуд энэ хүн судалсан байгаа байхгүй. Тэгэхэд Италиуд маш их хэмжээгээр паста гурил иддэг тийм. Тэгсэн мөртлөө бас айгүй эрүүл урт наслах боломжтой байгаад байдаг. Францууд болохоор бүр маш их боловсруулалттай хоол байгаа. Янз бүрийн ингээл процесс явуулаад гастрономи гэж бүр урлаг болгоцсон байдаг тэр хоол байгаа. Тэгсэн мөртлөө Францууд яа зүгээр байгаад байна гэсэн чинь бас яаж идэхтэй байгаад байгаа. Францууд маш жижигхэн порцоор иддэг, дахиж давтдаггүй. Тэгээд идэхдээ маш удаанаар иддэг. Ингээд тэрийг ингээ гоё бүр ингээд enjoy дэж кайф авч тэ ингээд шууд чихээд байдаггүй. Тэгж иддэг. Тэгээ бас маш их том нөлөөнөх юм бол өвөг дээдсийнхаа иддэг байсан хоол. Ягаад гэвэл бид чинь нөгөө нэг өвөг дээдсээс л бүх генетик авсан байгаа шүү дээ. Тэгээ генетикийн хувьд бид нар яг өвөг дээдсийнхаа идэж ирсэн хоол идэх юм бол тэр хоолнд бидний генетик дасаад
Бидний бие тийм хоолноос яг шимтэж илийг авч чаддаг. Тэгээд тэр нөгөө нэг бас Франц Дальтрийн судалгаан дээрээс гарсан байдаг. Өвөг дээдсийнхаа идчихсэн хоолыг. Тийм одоо яагаад гэвэл жишээ нь Итали хоол чинь пицца байна, тэ паста байна, спагетти юу гэдэг тий. Тэгэл хоол болгон дээр вино уугаал тий. Тийм. Тэгэхээр тэд нар яадаг вэ гэхээр тэд нар тэр хоолыгоо тэгж боловсруулсан ч гэсэн өөрсдийн гар аргаараа бас боловсруулдаг. Үйлдвэрээс биш. Тийм. Одоо жишээ нь та сахар юм уу одоо давс хоолндоо өөрөө хийх юм бол хизээч үйлдвэрийн хэмжээний хийдэггүй гэж байгаа. Тийм. Яг тэгвэл үйлдвэрээс болохоор тэр янз бүрийн өөр элементүүдийн амтыг дарахын тулд маш хэмжээний чихэр хийдэг, маш хэмжээний давс хийдэг. Тэгээ тэргийж хоолнд нь балансжуулаад тэгээ таныг бас донтуулах төрлийн элемент бас хийдэг ч үгүй юм те. Тийм учраас та одоо бас нэг сонирхолтой энэ номны нэг дүрм нь хоолндоо хоолоо одоо жишээ нь шарсан дахиа идмээр байгаа л тий. Одоо KFC style. Хүссэн хоолоо ид. Гэтэ өөрөө хийх юм бол хүссэн үедээ одоо KFC style шарсан дахиа ч үгүй юм а тий. Идэж болно гэж байгаа. Гэхдээ гэртээ өөрөө тосондоо шараад өөрөө нөгөө гурилаа бүрээд тэгээд ид гэж байгаа. Яагаад гэвэл дээр үед хүмүүс ингэж үйлдвэрлэжээгүй үед тийм хоол идсэн ч байнга идэхгүй байхгүй. Тэр их ажлыг гаргаа дараа нь тэр тосоо цэвэрлээ тий. Энд чинь маш ажил орох учраас бид нар тэгж байнга идэхгүй. Харин захиалал идээд болоод идэг эсвэл гараад дэлгүүр ороод болоод идэг болчих юм бол энэ ч аюултай болж байгаа. Хит идчих гээд байгаа. Яг нөгөө нэг тоогооч хүмүүсийн хувьд тэр нь жоохон аюултай асуудал та. Өөртөө хийхэд амарх учраас. Харин хийгээ сурсан болохоор нэг тийм яшигтай шиг санагддаг гэдэг. Тэгтэл яг өдөр болгон тийм тостой ноцолтой шарахгүй шүү дээ гэртээ болох юм. Тийм ээ. Харин зарим хүмүүс болохоор миний мэдхийн өдөр болгон KFC ч юм уу өдөр болгон McDonald's маягийн мэддэг хүмүүс л байгаа байхгүй. Яагаад гэвэл convenient амархан болсон. Одоо жишээ нь өөрчн бит хоёр хамт сууж агаад гэрийн homemade сосиск хийсэн тий. Маха өөртөө машиндаад өөртөө амтлаад тэгээ өөртөө шараад тэгээ гих мэт. Тэгэхээр бид нар бол одоо жишээ нь бит хоёр сүүлийн үед баг хям авч идэх байсан. Тий. Тэгээд нэг давуу тал нь миний одоо жишээ нь чихрийн шижийн өвчин тусаад ингээд хизүүдсэн ч гэсэн давуу тал нь бит хоёрын ерөнхий амьдралын хэв маяг хамаагүй сайжраа тий. Аргагүй ирэхэд ороод одоо жишээ нь сувдын нэг санаа зовж исэн юм жирэмслэгтэй хит их одоо жин нэмэх үе гэж айж исэн тий. Гэтэл яг нэмэх ёстой жингэл яг хүүхдийнхаа хэмжээний жингэл жин бол нэмээгүй тий. Харин ч баг өөх нь баг хасагдсан юм биш үү баг тий. Магадгүй баг. Тэрний гол хүчин зүйл нь болохоор одоо бит хоёрын эрүүл хоол идчихсэн тий. Яагаад гэвэл би чинь том дээрээ жирэмслэхдээ 28 кг нэмэгдэж төржсэн баггүй бүр. Тэгээд яг тийм адилхан юм болох үедээ тэр үед угаасаа би нэг айгу муу зуршилтай байснаа мэдсэн ч гэсэн энэ жирэмслэлтэнд тэх үедээ ер нь амар айжсэн. Тэгтээ оргилийн диабетийн чар битэр хамаагүй шин нөгөө нэг юм зуршлууд тавьсан байсан болохоор тэрэндээ ер нь дажгүй шүү. Тийм одоо чинь би болохоор өмнө 2015 6 оноос хойш турж эхэлсэн. Тэгээ миний граф хүртэл би өмнө үзүүлсэн. Би ийм тарган байж байгаад ингэж турсан. Тэхийн тулд би одоо калори тоолох, макро одоо амин дэмээ бас тооцоолох. Тэгээд ерөнхийдөө биеийн тамираар хичээллэх, калорийг шатаах, тиймэрхүү зүйлсүүдийг айгүйх сурсан. Тэгтээ яг ингээд чихрийн шижийн өвчин тусаад яг өөрийн амьдрал дээр ингээд тулчингууд би миний өмнө тэр олон жил сурсан гэж бодоод байсан зүйлс маань баг юуч сураагүй байсан байлээ гэж би бол анзаарсан. Тэгээ тийм учраас ерөнхийдөө заавал яг оргил яг юу идэж ин гэхээс илүү саяны энэ food rules буюу хоолны дүрм гэдэг номны тэр магадгүй тэр номыг аваад уншдаг ч юм уу эсвэл тэр ном дээр хүртэл гэж аахгүй. Энэ бүх дүрмийг даах шаардлагагүй. Яг 3 хэсэгт хуваагдаж байгаа. Нэг нь хоол идэх ёстой хэсэг. Тэгээ тэр хоолойгоо яаж таних вэ гэдэг хэсэг. Хоёр дахь нь яаж идэх вэ? Ямар одоо хэмжээгээр идэх вэ гэдэг юм. Тиймэрхүү хэсгүүдэд хуваагддаг. Тэгээд тэндээсээ тэр номны өөрөө тэгж байгаа. Магадгүй хэсэг болгоноос нэг л дүрм аав. Тэгээд тэр дүрмээ хэрэгжүүлээд ихэл гэдэг ч юм уу. Одоо жишээ нь саяны тэр шарсан дахиа идмэр өөрөө хийж ид гэдэг дүрмийг л зөвхөн хэрэгжүүлдэг ч юм уу. Тэгээд дараа нь дахиад нэг дүрм нэмж болно. Тэгэхгүй шууд айгүй хэцүү хоол иддэг байжгаад гинт бүх дүрмийг хийн гэж бол худлаа. Зуршлаг бас тэгж суухгүй. Тийм учраас баг багаар нэг дүрмээр сольж болно. Тийм буужих магадлалыг 8 өндөр болно гэсэн үг. Гинт амьдралаа зовж гэж уучлах юм л. Одоо чинь цадтлаа битгий ид гэдэг дүрмийн дотор байгаа. Битгий 2 нах одоо тийм нэг хоолоо дуусчаад дараагийн хоолоо шууд битгий ид.
гэдэг ч юм уу. Тэгээ удаан ид. Тийм удаан зажилж ид. Би бол одоо бүр хүүхэд байхасаа нэг зуршлан би ерөөхдөө бол дундчаар 100 ажилладаг. Хүмүүс айгүй ядаргаатай байдаг хамт хоол идэхээр би дандаа хамгийн сүүлд нь дуустдаг. Тэгэл намайг хүмүүс игдэг цэрэгт явах юм бол баалрна гэдэг. Өсөж гинэ гэл. Тэгээд одоо жишээ нь манай Фарух найзтай хамт нэг тайм лапс хийгээд хурдлуулад бичлэгээ хурдлуулад ингээ хамт идсэн чинь Фарух гэд дуусчих байгаа байхгүй. Тэгсэн чи би яг жирийн хүний пейсээр идэж байгаа. Хурдлуулсан бичлэгэн дээр. Тэгэхээр миний хувьд бол тэр нь бол бас сайн зүйл. Тэгээд хоолны тал дээр ерөнхийдөө тийм тэр өвгдээцийн хоол гэдэг нь бас айгүй чухал. Тэр одоо чинь тэр Испанууд, Францууд юу гэдгийг эсвэл магадгүй Чухчаанарч үт юм уу те эсвэл монголчууд ч үт юм уу. Одоо чинь мах битгий гэдэг дүрм айгүйх байдаг те. Одоо энэ номон дээр хүртэл мах аль болох баг одоо зүгээр амтлагаа маягаар мах идэг гэдэг дүрм байдаг. Гэхдээ магадгүй тэр дүрм монголчуудад үйлчлэхгүй ч юм уу те. Тэгвэл махныхаа хажуугаар өөр амьд юмүүдийгээ бас авч явах хэрэгтэй ч юм уу те. Эсвэл мах баг гэдлээгээд боловсруулсан хоол хідэд ах юм бол тэгээд тэр чинь ямар зэрэг байхгүй байхгүй тэгсээс махаажсэн дээр. Тийм. Одоо мах идэхгүй гингуудаа мах орлуулагч ямар нэгэн тийм мах орлуулагч бүтээгдэхүүн чинь яг түрүүний тэр хэлээд байсан болохгүй байдаг химийн бодис холилдсон орлуулагч байх юм бол тийм юм. Тэгээд ерөнхийдөө бас уургаа сайн авч явах хэрэгтэй. Уураг одоо миний хувьд би ийм дүрмтэй одоо амьдарч байгаа сүүлийн хэдэн сар. Тэр нь болохоор одоо өндрийнхөө хэмжээний сантиметрик граммны хэмжээгээр уурга дор хаяж ав. Өөрөөр хэлбэл би метр 84 см болохоор дор хаяж 184 грамм уурга авна гэсэн үг. Тэгжиж миний одоо биений массны хэмжээ, булчингийн массны хэмжээ хасагдахгүй. Тэгээд магадгүй өсч магад. Тийм учраас би одоо чинь 200 грамм уурга ерөнхийдөө өдөр болгон авч байгаа. Тийм учраас одоо чинь би хувьдаа бол одоо яг одоо энэ whey protein буюу уурга уугаад сууж байна. Тэгээд энэ нь бол миний хувьд яагаад уудаг вэ гэхээр өмнө надаас нэг асуулт асуусан байдаг шүү дээ хүмүүс. Стероид хэрэглэдэг үү гэдэг. Тэр асуултанд хариулах юм бол би стероид бол хэрэглэдэггүй. Яагаад хэрэглэхгүй вэ гэвэл надад ямар шаардлага байхгүй. Стероид маш аюултай. Өргүүддэг юу гэдгийг спич системний аюул болон асуудлуудыг үүсгэх боломжтой. Тийм учраас зүрх хаагдах юу гэдгийг өөхөх тиймэрхүү маш олон рискнүүд байдаг. Тэгээ стероид хэрэглээд булчингийн масс чинь хэтэрхий том болоод natural нөгөө нэг юунаас гараад эхлэх юм бол цусны эргэлт чинь багасаад хит их стероид хэрэглэх юм бол тийм ус асуудал байдаг. Бас нэг асуудал нь болохоор чи стероидоос хамааралтай болоод өөрийн гэсэн тестостерон эрг гормон ялгаруулах чадваргүй болох тэр аюул байдаг. Тийм нөгөө нэг бэлгийн сулрал морлол гэдэг тэр янз бүрийн асуудлууд байдаг. Тийм учраас мэрэгжлийн одоо бодибилдерийн тамирчин ч юм уу эсвэл мэрэгжлийн жүжигцүүгийн дэлхийн хэмжээний өрсөлдөгч ч юм уу биш бол ялангуяа тэгээд тэр спорт ч юм бас зөвшөөрдөг болвол тийм болвол магадгүй стероид хэрэглэж болно. Эсвэл бүр 50 наснаас хоошоо ч юм уу яг мэрэгжлийн эмчтэй яаж байгаа TRT гэж testosterone replacement therapy гэдэг алдагдсан тестостероны чинь буцаж нөхөд тэгээд нэг 25-30 насны хэмжээний одоо тестостерон ялгаруулах. Өөрөөр хэлбэл би бол хангалттай залуу хүн учраас миний бие хангалттай тестостерон ялгаруулна. Гэхдээ би дасгалаа сайн хийж одоо нойроо сайн авч идэх хоолоо уургаа сайн авах юм бол миний байгалийн эрг гормон тестостероны хэмжээ маань ихсэн. Гэхдээ нэг сул тал нь их юм бол одоо шин хүүхэдтэй болохоор шин нялх хүүхэд одоо жишээ нь сувдаас ялгарч байгаа яг одоо нялх хүүхдийн үнэр хүртэл ялгараад байгаа. Тэр үнэр тэгээд энэ нялх хүүхдийн одоо тэр орчин тэр байдал миний тестостероныг унгаадаг албаар яагаад гэвэл тэгжиж эрэгтэй хүн одоо аав хүн арай илүү агрессив одоо биш арай жоохон эрэгтэйлэг зангаа хаяад эмэгтэйлэг одоо нэгнийг халамжлах, арчлах тиймэрхүү модонд орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр зөөлөн болно гэсэн үг. Тийм. Цаанаасаа зөөлүүлж байгаа намайг. Гэхдээ би бас хит зөөлрмөрг байгаа учраас бас дасгалаа сайн хийж байгаа. Тэгээ булчингаа томруулаад байх юм бол тестостерон их ялгаруулна. Тэгээ тэрийг ингээл тийм учраас нөгөө нэг аав гүзээ гэж байдаг гэнэ. Аав гүзээ суудаг. Нөгөө нэг гэрийн байдалтай байж хүүхдэд харалцах та бэлдээд тэгээд нөөц өөх хоримтлуулна гэсэн үг аав нар бас шинэ аав нар.
Гэхдээ энэ бас генетикээс хамаарна. Одоо жишээ нь competitive эрэгтэй хүн гэж байна. Pair bonding эрэгтэй хүн гэж байна. Тэр нь pair bonding гэдэг нь болохоор хүүхдэд хамт харилцах төрлийн эрэгтэй хүн. Competitive эрэгтэй хүн гэхээр маш олон эмэгтэйг жирэмслүүлээд хэний харилцахгүй тэг өөрөө булчингаа хөгжүүлээд явдаг төрлийн эрэгтэй хүн ч гэдэг юм тийм. Бас тэргээрээ бас ялгардаг юм байна. Энэ нарийн ярих юм бол айгүй. Тэр судалгаа айгүй гой сонирн байсан ш. Тэр нь болохоор гавлын яснаас нь мэдэгддэг гэдэг. За тэр ч яг гэхдээ одоо энийг яриавч юм бол шал тийшээ дэлгэх гэдэг. За одоо хоёул дараагийн асуулт байна. Лайв асуултнууд. Дуус бол байна. Энэ хоёул микрофонтойгоо айлуулах ойрхон ярихгүй бол. За. Заяаны ханууд адилхан байдаг гэдэг үний юм байна шүү. Сайхан гэр бүл дэрүүлийг хас чаал гэсэн юм байна. Маш баярлалаа. Энэ манай Октолорны сурагч бичсэн байна. Би ингээд чиний лавыг уншиж аваад Октолорныхаа сурагчдыг ер нь танд шүү дээ. Ялангуяа ихчлэн ингээд профайлны зурагтай бол. Манай Анрагч Star явуулсан байна. Баярлалаа. За. Окей. За бас нэг асуулт байсан нь ерөнхийдөө хүүхэд өсгөх талаар. Тэр нь болохоор өсвөр насны хүүхдэд өгөх зөвлөгөө өгсөн байсан. Тэгээд өсвөр насны хүүхдэд магадгүй аав ээж нарт би бол илүү зөвлөгөө өгмөр санагдчих. Зөвлөгөө өгч байх те. Ойлгосон зүйлсээ шинээр ойлгож суралцаж байгаа зүйлсээ хуваалцах гэж хэлэл илүү дээр баг те. Тэгэхгүй чи хоёр бас нэг хамгийн мастер аав ээж болчоод хамгийн эрх мэдлийн зүгээс хүмүүст зөвлөгөө өгөх гээд байгаа юм биш те. Харин тэгтээ чи хоёрт бол шинээр ухаарж олж мэдж суралцж байгаа зүйлс бол зөндөө байгаа. Тэднийг хуваалцъя. Чинийх нь утас дуурайх шиг байна. За миний зүгээс нэг шинээр суралж байгаа зүйлээ хуваалцах юм бол за одоо саяхан би ярьсан нэг жишээг ярьчих. Тэр нь болохоор хүмүүс надад ингээд айгүйх зөвлөгөө өгöd байгаа байхгүй. Одоо жишээ нь манай хүү одоо 11 настай метр 56 өндөртэй 50 кг жинтэй гэхэд дундаж одоо 11 настай хүүхдүүдээс дандаа баг толгоон өндөр илүү том бак тэгээд маш хоол сайн иддэг те. Тэрийг нь харчаад одоо маш олон хүмүүс за маш олон жааш нилээд хідэн хүмүүс надад ийм зөвлөгөө өгсөн байхгүй. Хүүгээ одоо ингээд сайхан хөл бөмбөгт явуулаад мэрэгжлийн хөл бөмбөгчин болгоод ингээд эртгэн дээр нь одоо ийм сайхан генетикийг ашиглаад Англид байгаа дээрээ чинь сайхан мэрэгжлийн хөл бөмбөгчин болгох гэдэг ч юм те. Эсвэл хин нэгэн өөр хүний хүн орж ирчээд тэгээд энэ зөвлөгөө өгж байгаа хүмүүс нь дандаа өөрсдөө айгүй мундаг хүмүүс байгаа байхгүй бас зүгээр ч нэг биш. Тэгэхээр би тэрийг ч бас нэлээд сонсон шүү дээ. Өөр нэг айгүй мундаг хүн гэж байгаа байхгүй. Хүүгээ одоо ингээд эртгэн барилддаг болго энэ сайхан мундаг том яс юуг нь ашиглаад ч гэдэм тий. Тэгээ эртгэн ийм лаг одоо том амжилтанд хүрэх замд нь оруулагддаг ч юм тий. Замыг нь зурх гэдэг байгаа байхгүй хүүхдийн амьдралыг. Тэр болгоныг сонсчоод би бодолцож үзсэн л дээ бүгдийг нь. Надад бодогдсон одоо нэг санаа зовох ч гэдэм айдас ч гэдэм нэг мэдрэгдсэн зүйл нь болохоор магадгүй энэ хүмүүсийн ярьж байгаа үнэн байх. Би ч гэсэн магадгүй зарим нэг зүйл дээр намайг жоохон байхад тэгүүлчихгүй яадаа ч гэдэм үү тийм дугууланд явуулахгүй яасан бол доо ч гэдэм үү. Тэрэнд нь ингээд харамсдаг ч гэдэм үү тийм. Тэгсэн бол би одоо child prodigy маягийн өөрөөр хэлбэл бага насны гоц авьяастан төрлийн одоо мундаг хүн болчих байсан ч байл юм уу гэдэг. Тиймэрхүү бодлууд надад бас төрж исэн учраас би бас хүүгийнхаа боломжийг нь магадгүй хорж байгаа ч юм биш үү те бас би хангалттай хийхгүй байгаа бол хүүхд хангалттай боломж олох байгаа юм уу үгүй гэдэг тиймэрхүү бодлоо толгойд орж ирж байгаа. Тэгээд дараа нь би өөртөө саяхан битэр бас ярилцсан те. Тэгээд эргээд яг өөрийнхөө амьдралыг би ингээд бодоод үзсэн чинь би тиймэрхүү одоо гоц авьяастай хүүхэд байх боломж надад бол байсан ч гэсэн ерөнхийдөө нэг тэгээгүй. Яг жирийн замлаар яваад их сургуульдаа сураад ингээд яагаад тэгээд одоо ингээд 30 хүрэх наснда ерөнхийдөө өөрийнхөө яг хийх ёстой зүйлээ ингээд ерөнхийдөө ойлгоод ухаарад тэгээд тэр ур чадвараа өөрөө сонирхсан зүйл дээрээ хөгжүүлээд тэгээд ерөнхийдөө одоо ингээд маш аз жаргалтай байгаа байхгүй. Икигай гэж зүйлээ олсон. Тэгээд би хүүдэж гэсэн өмнө икигай гэж аягүй ярьжсэн. Икигай гэхээр 4 зүйл байдаг. Тэр 4 зүйлийг дөрүүлэнгийн хангах юм бол чи маш аз жаргалтай ерөнхийдөө сэтгэл хангалуун өөрийнхөө замлыг олцсон гэсэн үг. Нэг нь болохоор чи хийж байгаа зүйлдээ дуртай юу? Нөгөөх нь тэр зүйл чинь чамд мөнгө олдог уу? Нөгөөх нь тэр зүйл чинь дэлхийд хэрэгтэй юу? Тэгээ нөгөөх нь чи тэр зүйлдээ сайн уу? Аль нэг нь дутчих юм бол ерөнхийдөө бас хэцүү болоод эхэлдэг.
Тэгэхээр бүгдийг нь хангах юм бол маш сайн. Энийг хүн өөрөө олох хэрэгтэй. Тэгээ өөрөө энэ ур чадварыг суулгаад тэгээ яг хэвээр миний хувьд бол одоо чинь Octo Learning хийгээд ингэж явж байгаа нь миний Ikigai болчиход байгаа. Тийм учраас энэ боломж би өөрийнхөө энэ сонирхлыг олох боломж надад хамгийн сайхан байсан учраас хүүдээ чи өөрийнхөө би чанд бүх одоо чинь төгөлдөр хуур ингээд авч өгөө зааж өгдөг ч юм уу. Жүжигцүү зааж өглөө, тоо зааж өглөө, зураг зурхыг зааж өглөө ингээд бүгднийг ингээд чадах бүхнээ зааж өгөөд тэгээд дугууланд явуулах юм байвал явуулаад тэгтээ өөрийг нь хит хүчилж дургу болтол нь шахахгүйгээр харин нэг зүйлийг л шаардъя. Чи сайн хүн, одоо kind, сайхан сэтгэлтэй хүн, тэгээд хүчрхэг оюунтай хүн байх хэрэгтэй. Strong and kind байх хэрэгтэй. Бусд нь бол чи өөрөө юу болно уу, ямар мэрэгчлээ болно уу, ямар карьер хөөнө үү, ямар ихнэр аавна уу, баг бүгдийг нь өөрөө л мэд. Тийм шүү дээ. Чиний зүгээс. Тэг ер нь бол би тэр энэ дээр айгүйх ярилцтгэл да. Тэгэд ялангуяа одоо манай хүүхд ингээд томроод 11 хүрээд өсвөр насндаа ингээ орох гээд амар төхөөд ирж байгаа болохоор зан аран шин айгүйх өөрчлөгдөж байгаа. Тэгээд ээжийн хувьд тэр нь ингээд шин зан аран шингод гарч ирээд надаа ингээд жоохон хүүе гэсэн тиймэрхүү мөчөөд сүүлийн үедэд амар их тохиолддог болсон. Тэгээд тиймэрхүү шин юм болох болгонд би тэр номыг санддаг байхгүй юу, нэг уншсан номоо. Тэр нь болохоор тэр номны гарчиг монгол руу орчуулах юм бол энэ номыг чи ээж аваагаа уншаасаа гэж бодож хүүхдүүд чинь чиний уншсанд талархах номоо гэж байгаа байхгүй юу. Зөв орчуулсан. Тиймэрхүү нэг юм мангар урт. Айгу зөвөн гарчиг тийм. Тийм амар зөвөн гарчиг. Би тэрийг зүгээр л битэр нэг номын санд болцож явж байгаад харчаад би одоо энийг яаж авахгүй байх юм бэ? Миний хүүхдүүд ингээд намайг уншсан, энэ номыг уншсан талархах юм бол би яаж энийг авахгүй байх юм бэ гэх тэгээд аваад гацаагүй байдалд орсон. Тэгээд аваад уншаад би миний тарих бүр ингээд дэлбэрчээсэн баггүй, задарчээсэн баггүй. Тэгээд гэсэн чинь тэр номыг би зүгээр ингээд яаж аав ээж байх вэ гэх ном байх байхаа гэж бодсон чинь сэтгэл зүйн ном байж тарсан баггүй. Тэгээд тэр надад 6 жилийн өмнө байсан баха. Бараг 6-7 жилийн өмнө тэр номыг аваад авснаас хойш би 2 удаа уншсан. Тэгээд эхний удаа уншихдаа би тэр номоос юу ойлгосон бэ гэдэг юм бол сайн аав ээж байна гэдэг бол сайн хүн байх. Чи хүүхдлөгаа яаж хандаж юу сургаал хийх нь бол хамаагүй. Зөвхөн өөртөө тохиолдсон амьдралынхаа өөрөө амьдралаас ойлгосон юмнуудаа хүүхдүүд рүүгээ чихгүй байх хэрэгтэй. Одоо жишээ нь positive болон negative trauma гэж ярьж байгаа байхгүй тэр номон дээр. Тэгэхээр эрэг болон эсрэг trauma. Тэгээд тэр нь болохоор ээж аав нар хөвчлэн тэр өөрсдийнхөө тэр trauma-г л хүүхдүүд рүүгээ чихээд байдаг гинэ. Одоо жишээ нь би нэг намайг жоохохон байхад нэг хөрхөн хүүхэлтэй манай ээж аавж өгч чадаагүй яагаад гэвэл хангалттай мөнгө байгаагүй ч юм уу те. Би тэр хүүхлийг амар хүсэжсэн ч надад аав ээж өгж аавж өгч чадаагүй. Тэгэнгүүт том болоод би хүүхэлтэй болохоор надад 2 сонголт. Ингээ хүмүүс их 2 сонголтыг хийдэг гинэ. Тэр травмагаа ашиглаад нэг нь хүүхдүүдтэй хүссэн болгоно нэг нь авч өгөх. Бүгдийг нь ингээд авч те. Ингээл хүссэн өөрөө тэр травмаа амар зовж исэн болохоор тэр мэдрэмжийг хүүхдээ мэдрүүлэхгүйгээд тоглоомод ингээл авч өгöd. Хоёр дахь нь болохоор би тэр тоглоомыг хүсээд авч өгөөгөө тэгээд би зүгээр л хүн болсон юм чинь чамд хэрэггүй гэж харцдаг. Тэгэхээр чин бид нар ингээд өөрсдийнхөө амьдралынхаа травмануудыг хүүхдүүд л байгаа чихээд байгаа байхгүй. Тэгсэн чинь яг үнэндээ манай хүүхдүүд бол бид нар биш. Биднэртэй адилхан амьдралаар амьдраагүй шал өөр амьдралаар амьдарч байгаа хүүхдүүд болохоор өөрсдийнхөө туулсан амьдралыг хүүхдүүд рүүгээ энэ одоо ингэж л байгаа гэж бодож болохгүй. Тэр номноос эхний удаа уншихдаа хамгийн том авсан зүйл нь тэр байсан байхгүй. Тэгээ 2 жилийн өмнө 2 дахь удаага уншсан бүр алга болсон байж байгаа тэр номнуудаас гинт гарч ирээд тэгээд нэг эргүүлээд уншижсэн чинь 2 дахь хамгийн чухал ойлгосон юм нөх юм бол бас аав ээж байх талаар биш яаж эрүүл сэтгүүтэй байх гэдэг талаар. Хэрвээ чи болон чиний нөхөр эхнэр ч юм уу эрүүл сэтгүүтэй байх биш бол хүүхд чинь эрүүл сэтгүүтэй болж чадахгүй. Чиний сэтгэл зүй эрүүл биш бол чиний хүүхэд сэтгэл зүй эрүүл байна гэж байхгүй. Чи яаж ч юмнаас нуугаад муу юмнуудыг халахлаад сайн юмнууд руу ингээд зүтгүүлсэн ч гэсэн чи хэрвээ өөрөө сэтгэл зүй чинь дотроо тийм биш бол хүүхдүүд ингээд чамайг бүр ингээд тойлон тарж байгаа юм шиг харж байдаг гинэ. Нуугдахгүй хүүхдийн тэр perception-ээс тэр харах одоо мэдрэмжээс нуугдна гэж бол байхгүй юм байна. Байхгүй. Хичнээн чи
аз жаргалтай юм шиг хүүхдүүдтэй дүр үзүүлээд хизээч уйлж байгаа харуулахгүй зовж байгаагаа харуулахгүй байлаа гэд хүүхд чинь чамааг уйлж байгааг эсвэл зовж байгааг мэдэхгүй байна гэж байдгүй. Тийм. Улмал айцтай. Хүүхдүүд чинь бас ингээд маск зүгээс урчдаг гинэ. Хүүхдүүдтэйгээ чи масктай юм шиг харьцаад байгаа юм бол. Тэгээ тийм болохоор анханаас нь амьдрал гэдэг юмыг байгаагаар нь л харуулж авах хэрэгтэй. Яа тэгвэл нэг аав ээж гэдэг хүмүүс чинь бид нар чинь ингээд аль болох ингээд юмнаас хамгаалах гэдэг тийм төрдөг нэг юм төрдөг зам байдаг да. Тэр зам чинь хүүхдүүдийг бүр амар яах боломжтой. Гомдох эсвэл зовоох боломжтой. Тэгээ тийм болохоор амьдралаа байгаагаар нь л харуулах хэрэгтэй. Тэгээд тийм байхын тулд чи өөрөө бас одоо нөгөө нэг тэр гэхдээ аюух зориг юм шаардна шүү дээ. Амар зориг шаардна. Сэтгэл зүгээ айгу өөрөө эргэлдүүлж явах хэрэгтэй гэсэн. Өөрөө ингээд бас өөрийгөө анзаарч хянжууд яадаг те тэгж хөгжүүлж алдаагаа хүлээж өшөөрч засч те тэгж байх хэрэгтэй. Тэгээд энийг далимдуулаад би бас одоо юуг хэлмээр байна л та одоо жишээ нь дээрлэхэлт дэлгэрэх ёсгүй гэдэг аян яваад байгаа шүү дээ. Тэг над руу бас нэг цагдаа ингэхдээ мессеж бичсэн энэ аянд нэгдээч гэдэг. Би бол ерөнхийдөө 100% нэгдмээр байна. Гэхдээ одоо чи зүгээр нэг рил тавиад дээрлэхэлт дэлгэрэх ёсгүй би нэгдлээ гэж хэлэх нь миний хувьд ямар ч тийм рекламны пост зүгээр нэг нэмэр нөлөө ерөөсөө үзэрх байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм учраас одоо чинь энэ подкастаараа би яг энэ тал дээр илүү дэлгэрэнгүй ярилцмаар байна л да. Тэр нь юу гэхээр одоо чинь дөнгөж сая чив дээр ярьсан тэр зүйл хүүхдтэй гар хүрэх тал дээр нэг яг наадах чинь байгаа байхгүй. Одоо чинь манай аав ээж намайг зодож өсгсөн би тэгэл зүгээр болчоол юм. Тийм учраас тахад авахд яадын ч гэдэг юм үү те. Нэгдүгээрт яг зөв өөргөө зөв зүгээр байгаа гэдэг чи 100% итгэлтэй байна те. Нэгдүгээрт магадгүй чи одоо чинь арх уудагч байд юм уу эсвэл юу гэдгийг хүүхэн шохон хөөдөгч байд юм уу эсвэл ямар нэгэн тийм дон монч байд юм ямар нэгэн тийм бет тавьж мөрийтэй тоглолтогч байд юм уу юу гэдгийг те. Тиймэрхүү чи амьдралын бүх аспектыг те бүх өөрчлөлттэй ч юм уу те. Бүх амьдралын талуудыг 100% төгс байлгаж байгаа юу те. Тийм биш бол мэдээж нэг байдлаар хин нэгэн факт ап л байгаа байхгүй. Тийм нэг trauma байгаа л. Ямар нэгэн trauma. Угаасаа trauma гүхэн гэж байхгүй шүү дээ. Тийм учраас намайг зодоол болоод байсан тийм учраас зүгээр гэдэг утгаараа биш. Гэхдээ яг хав зарим хүмүүс ингээд өөр төрлийн trauma аавна л да яг адилхан experiences те. Нэг айлын хоёр хүүхдүүд гэдэг ч юм. Хоёулаа яг адилхан зодуулж өссөд нэг нь бүр тэрнээсээ факт ап болчдөг. Нөгөөх нь болохоор харин ч бүр ингээд улам илүү хүчрэхэг болдог ч юм. Тийм бас байж магадгүй. Амьдрал ингээд харцгаа юм байна. Тэр positive болон negative, эрэг болон сөрөг trauma яаж хүлээж авч байгаагаас бас хамаарна. Тэр хүний генетикийн өгөгдөл бас хамаарна. Гэхдээ нэг гол юм нь болохоор яг саяных шиг би зодуулж болсон болохоор болно гэдэг idea бол буруу. Харин би нэг зүйлийг болохоор одоо чинь бас айгүйх баримталдаг. Тэр нь миний бодлоор айгүй улам жил ирэх тусам улам л би энд итгэж байгаа зүйл юм бол юу гэвэл хүүхдээ хайртай гэдгийг нь одоо мэдрүүл. Чи үнэхээр хүүхдтэй хайртай. Тэгээд тэрийгээ чи сайн мэдрүүлж чадж байгаа бол алдаа гаргаж бас болно. Төгс аав ээж гэж байхгүй. Тэгээд миний бас нэг анзаарснаар өөрийгөө би хүүхдтэй ямар нэгэн одоо гимтэл очруулаад байгаа юм биш үстэй. Хүүхдтэй хэд их анхаарал өгөхгүй ч гэдэг юм эсвэл буруу харьцаад байгаа юм биш үстэй гэж санаа зовж байгаа бол энэ бол та сайн аав ээж гэдгийг шинж чанар. Тийм. Хизээш санаа зовхгүй би бол төгс аав ээж гэж үргэлж боддог бол жоох асуудалтай гэсэн. Асуудал байна гэсэн. Ягаад гэвэл тий хүүхд хаан санаа зовно гэдэг чинь өөрийнхөө алхам тутам болгоныг цэгнэн гэсэн үг шүү дээ. Хэрвээ цэгнэхгүй байгаа бол жоохон цэгнэх хэрэгтэй юм шүү. Анхаарал жоохон татагдаад байгаа юм шүү гэсэн байдлаар харагдаж болно гэсэн. Би тэгээ бас нэг юм нэмхийг өгслээ л дээ. Хүүхдүүд сахилахгүй хүүхэд гэд Монголд ярьдаг штэ. Үгүй Монголд гэж хүмүүс ярьдаг штэ. Тэгээд сахилахгүй хүүхдийг нэг маханд нь мэдрүүлэн нэдэргээл нэг тиймэрхүү одоо нэг хүүхдийн хошног урд өдөр амлсан төс гэдэг. Би болохоор ерөөсө хүнд гар хүрэх ер нь хинт ч байсан хайртай хүндээ нөхөртөө хүүхдтэй найздаа уурлаад цогж байгаа бол тэр хүн чиний уурыг хүргэсэндээ биш чи өөрийгөө яалж дийлж тэр үед эмоцо контрол алдсан болохоор удирдах чадгаа алдсан болохоор чи тэр хүнийг зогж байгаа. Тэр хүний чиний зохиулсан хүний бол буруу биш.
Тэгэхээр одоо хүүхэд чинь цахилга гутаад уйлаад орилоод юу ч хийжсэн хамаагүй хэрвээ чи миний бодлоо энэ гар хүрээд авч байгаа бол өөрийгөө өдөртөж чадах. чи тэгсүр алдсан. Би өөртөө ялагдсан юм шиг мэдрэмж төрдөг байхгүй. Одоо би ингээд бүрүсээ загинчдаг ч юм уу те. Тэр үед би зүгээр ингээд хилээд өгж болох байсан юм ээ. Эсвэл бүрүсээ төвчээртэй байж болох байсан. Эсвэл уурлаад уйлжсэн ч гэсэн мэдээж уурлаад уйлаад тэгээд уурна гарна штэ те. Тэр үед хойно ярилцаж болох байсан үед би уурлаад өрөөнд ор гэж загиндаг ч юм уу те. Эсвэл тоглож исэн тоглоомоо байл ном унш гэдэг ч юм уу. Ямар нэгэн шийтгэл өгдөг ч юм уу. Тиймэрхүү шийтгэл өгч болгондоо би ингээд анзаардаг байхгүй. Би тэсвэр алдсан. Тэр хүүхдийн буруу бол биш, миний буруу. Ягаад гэвэл энэ хүүхд хин бэ гэдг нь надаас шалтгаалж байгаа. Лидер нь хин юм бэ? Хүүхд ч юм уу чи өөрөө юм уу? Тэр үед хин дэвчээртэй байх хэрэгтэй. Тийм. Аав ээж нь дэвчээртэй байх хэрэгтэй мó хүүхэд нь дэвчээртэй байгаад аав ээж нь галзарах хэрэгтэй мó тий. Тэгээ хамгийн гол нь бид нар нэг юм анзаардггүй гэдэг нь болохоор ингээд би бас сайхан уншсан баггүй мэдсэн. Хүүхдэд уйлах нь эгийн асуудал. Байглаасаа байх ёстой асуудал гинэ. Яагаад гэвэл том болсон хүмүүс бид нар эмоцо удирдах чадахгүй уйлаад орлоод хашгираад хэрэлдээ зодтолж явахад хүүхэд ганц хийж чадах юм нь уйлах. Тэгээд уйлалтаар эмоцо контрол хийж сурдгаа гэж тэгж байгаа байхгүй хүүхдүүд. Илэрхийлж тий одоо ууртай байгаагаа илэрхийлж байгаа нь айж байгаагаа хашгирч гаргана. Энэ уйлахаас өөр яах юм бэ? Аз жаргалтайгаа инээж харуулна тий. Тийм болохоор уйлж яхад нь санаа битгий зов гэж байгаа. Ялангуяа бага насны 4-өөс доош насны хүүхэд уйлж явах юм бол ямар нэгэн эмоц мэдрэгдээ тэр эмоцоо гадагшлуулахын тулд уйлж идэг. Харин уйлах болгонд нь очиод ингээд бөөцөлөөл эрхлээл эсвэл ингээд хахуулт галж ихэр мэхэр өгөөд ч юм уу тоглоомоглоомын солиод тэгээд тах юм бол тэр хүүхэд эмоц гаргахаар хүмүүс чамд ямар нэг юм хийх юм байна. Уурлах юм байна эсвэл шагнал авах юм байна ч юм уу те. Чи эмоц гаргах юм бол хүмүүс чамд зөрүүлээд эмоц гаргах юм байна гэх тийм туршил сурчдаг гинэ. Тэгээ тэр нь болохоор жоохон бүр. Би яг энэ дээр яг түрүүнээс хойш нэг юм яг нэмэх гээдсэн юм байна л да. Тэр нь болохоор би 7 Habits of Highly Effective People гэдэг өндөр бүтээлчтэй хүмүүсийн 7 дадлаг гэж номноос тэр номыг бол нэг хэд уншсан. Тэр номноос нэг сурсан нэг айгүй чухал зүйл нь болохоор одоо хүртэл миний амьдралыг ерөнхийдөө өөрчилсөн гэж болох зүйл нь. За гол зарчим нь ингэж тайлбарлаж болох юм. Чиний хинбэ гэдэг чинь хит чанга хашгирж байгаа учраас юу ярьж байгаа ч надад сонсогдохгүй байна гэдэг зарчим. Тийм ээ. Who you are is shouting so loud I cannot hear what you're saying. Өөрөөр хэлбэл би төвчээргүй аав болвол би хүүхдээсээ 1000 төвчээр шаардаад тэр хүүхдний чихэнд наалдахгүй ёстой нэг чихэр ороод нөгөө чихэр гарна. Яагаад гэвэл би хинбэ гэдэг нь өөрөө төвчээргүй хүн учраас би төвчээргүйгээсээ болж загинж байгаа бол тэр хүүхд төвчээр 1000 шаардаад тэр хүүхдээс шаардаад тэр хүүхд төвчээр суухгүй гэсэн. Харин би өөрөө lead by example буюу би үлгэр жишээгээрээ манлайлж төвчээрийг би өөрөө харуулж чадах юм бол ямар нэгэн асуудал боллоо. Би маш тайван окей. Одоо бүгдээрээ энэ асуудлыг шийдэе. Энэ бол шийдэж болох асуудал гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү төвчээрийг би өөрөө харуулах юм бол тийм. Тийм учраас далд мессеж үргэлж явж идэг гэдгийг өөртөө байнга сануулгах шаардлага байдаг. Заримдаа бид нар мартчихдаг. Заримдаа бид нар хэлж байгаа юмдаа хит ач холбогдол өгөөд тэ чи яг одоо намайг сонсох ёстой тэ энэ бол маш чухал зарчмыг би чамд одоо яг одоо зааж өгөх гэж гэдэг юм уу тэ тэр бол заагтахгүй наалтахгүй цаана явж байгаа мессеж нь магадгүй чи яг одоо хангалттай биш байна тэ чи надад хангалттай биш байна би чамд одоо урам хугарцсан байна гэдэг мессеж өгч байгаа ч юм уу тэ тэр нь наалтна амнаас юу гарч байгаа бол наалтахгүй харин тийм учраас миний бодлоор хүүхдийнхаа итгэлийг олж авахын тулд тэр үлгэр жишээ байдлыг өөрөө ингээд яг харуулад тэгээд тэр хайрыг харуулах хэвээр үйлдэлээр үзүүлэх хэвээр. Тийм учраас хинбэ гэдэг чинь хит чанга хашгирж байгаа учраас чинь юу ярьж байгаа ч ерөөс хамаагүй. Тийм учраас нэг дандаа лаг юм ярьдаг мөртлөө үйлдэл нь дүнд зөрж идэг аав ээж байснаас юу ч ярьдаггүй мөртлөө үйлдэл нь үргэлж маш сайн байдаг аав ээж байсан дээр. Тийм одоо үгэлдэг байснаас үйлдэлээр үзүүлдэг байсан дээр гэдэг. Тэр нөө үглэх гэдэг юм ч угаасаа хязгаарч ажилтгүй зүйл шүү дээ. Тийм одоо жишээ нь би ингээд өөр
аав ээж нарыг хүүхдтэйгээ харьцаж яхад нь ч юм уу магадгүй гэрт нь очиод ч юм уу хашгирахыг нь сонсоод дандаа ингээд би амар воо за чиж контролоо алдсан хүн байна да. Энэ хүн ч контролгүй хүүхдээ те лидер нь байж лидер нь контролоо алдсан байхлаар энэ хүүхд ч хөрх юм хэцүүдж байна. Чи ингээ өөрийгөө барьж чадахгүй ойрлоод хахад хүүхд яаж өөрийгөө барьж чадна шийдвэр гаргах юм. Тий. Тэгтээ бас мэдээж тийм учраас бид нэр одоо та бол орилдог бол буруу одоо муу хүн гэдэг ч юм уу тийм бол биш. Зүгээр л одоо машиныг магадгүй мотор нь болохоо байсан ч тийм үү тосын солих хэрэгтэй ч гэдэм үү те. Яг тэрэн шиг бид нэр өөрсдөө бас тосоо солиогүй явж идэг ч юм уу. Битмэний хангалттай аваагүй, нойрын хангалттай аваагүй ч гэдэм үү те. Тэр өөрийгөө хайрлна гэдэг үгийг би маш сайн тодруулж бас ярилцмаар байгаа. Өөрийгөө хайрлна гэдэг нь одоо юу тийм маникюр, педикюр хийлгээд ингэж суухыг бол 100% хэлэхгүй. Магадгүй тэр нэг хэсэг нь байж болно. Definitely нэг хэсэг нь байж болно те. Гэхдээ өөрийгөө хайрлна гэдэг нь миний бодлоор сахилах баттай байх гэл. Сахилах батгүй өөрийгөө хайрлна гэж байх хэрэгтэй бас. Үгүй наадхан дээр чинь би эсэргүүцэх гэдэг байхгүй. Юу гэж эсэргүүцэх гэдэг байгаа вэ гэхээр хүмүүс наад үгийг чинь туйлшруулах гэдэг байхгүй. Одоо жишээ нь те. Одоо чинь аав ээж нартай ялангуяа ингээд өөрийнхөө бүх юм ингээ хүүхдүүдтэй ч юм уу ингээд эсвэл энийг ингээ зориулцдаг те. Тэгэнгუутаа өөрийгөө хайрлах ёстой гингуутаа за би өстө амиа хийчих ёстой байна гингуутаа нөгөө туйлш руугаа ингээ татах гэдэг. Тийм туйл руу. Миний бодлоор болохоор яадаг вэ гэхээр өөрийгөө хайрлна гэдэг нь эргээд тэр нөгөө нэг бусдын төлөө өөрийгөө хайрл, өөрийнхөө төлөө бусдыг хайрл гэдэг зарчмаар өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би өөрийгөө хайрлахын тулд яагаад би өөрийгөө хайрлах ёстой гэвэл би илүү сайн нөхөр, сайн аав, сайн хүү, сайн найз, тэ сайн одоо юу гэдэг юм хүн байхын тулд би сахилга баттай нойроо сайн авцсан байж би жишээ нь сайхан ааштай байна. Тийм ээ. Эрүүл хооллоод эрүүл одоо өөрийнхөө хийх ёстой зүйлсүүдийг одоо жишээ нь би хувьдаа өөрийнхөө толгой дотор эргэлдэж байгаа процесс болж байгаа бодлуудаа ингэж гаргаж лайв арч гэдэг юм уу? Нийтлэл бичээд ч байд юм уу? Үр бүтээлч одоо тиймэрхүү бүтээмжтэй уран бүтээл төрөвдөг юм. Тиймэрхүү байдлаар ингэ байн гаргаж явахгүй бол би бол best хувилбар байж чадахгүй өөрийнхөө. Тийм учраас би сайн нөхөрж байж чадахгүй. Тухайн үед илүү төвчээр багтаа нөхөр байна гэсэн үг. Тийм учраас би одоо чиний төлөө би ажиллаа сайн хийх хэрэгтэй байхгүй. Тэгээ өөрийнхөө энэ одоо жүжицүүгээ хийхдээ нэг ёсондоо өөрийгөө би хайрлаж байгаа. Тэгтээ эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө би жүжицүү хийж байгаа нэг ёсондоо. Яг үнэ. Би бүх энерги жүжицүүн дээр аваад гаргаад маш сайхан ааштай болчихдог. Тийм. Ингээ жоохон бохимдаад ажил бүтээлгүй байгаа юм шиг санагдаад ингээ оргил тэгээд ирэхээр бүр ингээ доторгошоогоо ингээд бүр хууль сайлах ингээд болоод байгаа нэг нүдэн дээр нь харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд тэнгүүд оргил цүнхээ аваад за чөтгөртөөгөө тулчаад ирэй гэж байгаа жим руугаа явчаад ирэй гэж. Тэгэл орж ирээл бүр ингээд булчин амар ядраад өвдөөд хөлсөн гараад ингээд зовцсон байж байгаа зовчоод орж ирж байгаа ч гэсэндээ тэр нөгөө хөөслөхийн дотроос нь алга болсон байдаг. Ягаад гэвэл одоо биеийн хан чаленжаар тэр бүх чөтгөрөө гаргаад жим дээр ноцолтоод алалцаад ялчаад ирж байгаа байхгүй. Харин тийм учраас миний хувьд өөрийгөө хайрлна гэдэг чинь тэрийг хэлээд байгаа юм аа. Сахилга батыг хэлээд байгаа юм аа. Өөрийгөө сорихыг хэлээд байгаа юм аа. Өөрийгөө хөгжүүлэхийг хэлээд байгаа юм аа. Тэрнээс биш. Тэрийг болохоор би яг чиний саяны хэлсэн зүйлүүдийг би болохоор хуваа хичээлт гэж ялаа л да. Харин тийм учраас болгоомжтой тодорхойлох хэрэгтэй байгаа байхгүй. Зүгээр хуваа хичээх гэж хэлчихэд орчих юм бол тэр хуваа хичээх гэдэг чинь тийм сайхан зүйл биш шүү дээ. Биш шүү дээ. Юутай холбогдож хуваа хичээгээд байгаа. Юуны төлөө юу гэдэг байгаа. Миний бодлоор болохоор хүмүүс ингээ өөртөө юм зориулахаараа би хуваа хичээгээд байгаа юм болоо гэж айгаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор жоохон хуваа хичээгээд өөрийнхөө цагийг чи өөртөө гаргах нь хуваа хичээлт биш юм аа. Эсвэл мөнч гэж ойлгосон болно. Гэхдээ яа тий үүнэ. Тийм миний хувьд одоо жишээ нь би ингээд одоо амьдралын туршлага багаар хоримтлагдах тусам нэг юмыг би амар ойлгоод байгаа. Өөрийгөө амар таниад байгаа юм гэх юм уу. Одоо жишээ нь би цагаа амар хамгаалдаг болсон. Ерөнхийдөө. За одоо жишээ нь сувд жирэмсэн болсноос хойш бит хоёр тустай байж бараг үзээгүй. Тий. Өдөр болгон хамт байдаг. Тэгээ миний аз болж миний одоо энэ хийж байгаа ажил маань гэрээсээ хийж болдог. Тийм учраас байн хамт байдаг.
Миний хувьд би ганцаараа нэг бол байх дуртай. Би зожигдуу одоо интроверт төрлийн хүн. Номоо уншаад ч юм уу бодолтойгоо ингэ сууж явах дуртай. Тэглээгээд хүмүүстэй харьцах чадахгүй ч үгүй тийм хөө зүйл биш. Тайзан дээр гараад орилсон ч чаддаг. Гэхдээ тэхийн тул би цэник дүүрэн байх хэрэгтэй миний. Ганцаараа цэнгэлцэн байх хэрэгтэй өөрийгөө. Хэд олон хоног тасралтгүй би ингээд байнгын хүмүүстэй сошиалайз хийгээд байх юм бол миний батарей дуустдаг. Тийм учраас харин аз улс совд миний хувьд миний extension буюу миний одоо нэг хэсэг шиг байдаг учраас бид хоёр хамт байхад би ганцаараа байгаа юм шиг өөрийгөө цэнгэлж болж чаддаг. Тэгвэл бас зарим үед ч гэсэн би төр зур өрөөндөө хаалгаа хаагаад яг одоо төвлөрөх хэрэгтэй байна гэж тэгдэг. Тэгээд тэр нь миний хувьд ингээ өөрийгөө цэнгэлэх. Харин хүмүүсийн хувьд одоо чинь би ингээ над руу бол тэгээд байнга мессеж орж иж байгаа л та тийм. Жирийн хүнээс мэдээж хамаагүй их ингээ ганцаарчлсан хичээл орох уу ч гэдэг юм уу. Эсвэл та нэг зөвлөгөө өгөөч ч гэдэг юм уу. Тантай нэг ярьж болох уу ч гэдэг юм уу. Эсвэл нэг ингээд өгөөч, тэгээд өгөөч гэдэг ч юм уу. Эсвэл нэг хальт нэг яач ээ гэдэг ч юм. Тиймэрхүү мессеж айгүйх орж ирдэг. Тэгээ өмнө би ингээ тэднэрт ингээ үгүй гэж хэлж чаддгүй. Үгүй гэж хэлэхээр нэг тийм тэр хүний гомдоогоод байгаа юм шиг. Манай хөгт сургуулиас ярьж ах шиг байна. Би хаалгаа тэлж тэр. Окей. Үгүй гэж хэлэхээр одоо тэр хүний гомдоох гээд байгаа юм шиг. Би нэг муу хүн болох гээд байгаа юм шиг санагддаг байсан. Одоо болохоор тэр баундрыг хамгаалж иж би сайн хүн байх гээд байгаа. Сайн аав, сайн нөхөр, сайн одоо хүү, сайн хань юу гэдэг тийх гээд байгаа. Тэгэхээр миний хувьд одоо чинь тэр нэг 5-10 минутыг ч байсан надаас тэр хүн хомслох юм бол яг үнэндээ би зүгээр нэг 5-10 минут золиослог байхгүй. Би цаана энерги нөхөх, оюуны одоо тарихныхаа цэнийг нөхөх, тэгээд эргэн тойрондоо гэр бүлдээ чухал хүмүүстэй чухал гэж бодсон зүйлдээ цагаа өнгөрөх. Тэр болгоныгоо би бүр ингээд цайз барьж хамгаалах хэвээр. Гэхдээ цайз бас хит бариад ингээд хит тусгаарлаад тэгж бас болохгүй. Нээлттэй үедээ нээлттэй байх хэвээр. Гэхдээ хамгаалах үедээ яс хамгаалах хэвээр юм байна. Тэгэхгүй бол таны амьдралыг бусд хүмүүс ерөнхийдөө авчдаг юм бэл. Тийм. Тэгээд хүмүүст цагаа зориулах чинь айгүй амархан байдаг. Өөртөө цагаа зориулах хамгийн хэцүү. Тийм. Хамгийн хэцүү. Тэр би ер нь их олон жил хэлж байгаа шүү дээ. 30 минут өөрөө өөртөөгөө байж чаддаггүй байхгүй хүмүүс. Тэгээд бас нэг асуулт байсан. Тэр хүүхний асуусан. Эхнэр ямар асуулт байлаа? Нөхөр эхнэр гэсэн нэг нэг тийм асуулт байсан. Сайн ээж гэж юу гэж тийм сайн эхнэр, сайн нөхөр гэж юу вэ? Нэг тиймэрхүү асуулт байсан. Тэгээд тийм байх ёстой, ийм байх ёстой, сайн эхнэр гэдэг, сайн нөхөр гэдэг бол тийм байх ёстой, ийм байх ёстой гэснээсээ илүү миний өөрийн дүрм гэх юм бол аав ээж хоёр гэдэг чинь айгүй өөр хариуцлагатай. Айгүй өөр зан арын шинтэй. Амьдралын хоёр өөр хэсгүүдийг үрээд явж байгаа хоёр хүмүүс байдаг юм шиг санагддаг надад. Тэгээд хосоолоод ойртож сууж байгаа бол ямар амьдралын ямар хэсгүүдийг үүрхээ анхнаасаа сайн тодорхойлох хэрэгтэй юм шиг санагддаг надад. Тэгээд гэх юм бол ингээд шугам зурагдаад явцдаг юм шиг санагддаг. Яг хөө заримдаа нэг нь шахагдсан үе байж болно те. Тэр үед нөгөөхнийхээ ажлыг coverдаж одоо дутууг нөхч бас болно. Ерөнхийдөө хамт өсөж байт юм уу тиймэрхүү юмуд бас их нэлээд тохиолдно. Төвчээр аягүй шаарна. Тэгээ ер нь бас нэг хэлэх хэрэгтэй юм. Бид хоёрын түрүүнээс хойш яриад байгаа энэ бүх зүйлс англиар better said than easier said than done буюу хэлэхэд амархан хийхэд хэцүү зүйлс бүгдээрээ. Тэгээд зүгээр ийм дүрм журамтай гээд дандаа тэр дүрм журмаа дагаад төгөлдөр дүрм журмаа даагдаг гэсэн үг биш шүү дээ. Мэдээж хүмүүс л юм чинь алдаа гаргана, заримдаа мартна. Гэхдээ одоо жишээ нь наад зах нь бит хоёр ингээд энийг яг одоо хоорондоо болон та бүхэндээ ингээд хуваалцаад ярилцчихна гэдэг нь энэ зарчмуудыгаа өөрсдийнхөө тархинд бас улам хүчрхэгжүүлж байна л гэсэн. Сануулж байна гэсэн. Тэгээд одоо 10 тохиолдолд хэдд нь алдах вэ гэдэг нь цөөхөл хэвээр гэсэн. Та 10 одоо хүүхдтэйгээ харьцах гэж юм, хоорондоо харьцах гэж юм, өөртөө шийдвэр гаргах гэж юм. Түрүүний лайв дээр ярьж ирсэн тэр аль луугаач гэдэг юм, аль чоноо хөгж одоо хооллох вэ гэдэг тал шийдвэр гаргах тааж гэдэг юм. 10 удаа тэр шийдвэрийг гаргахад хэд дээр нь зөв гаргаад хэд дээр нь алдаж гин. Тэр нь
7 байсан бол тэргээ 6 болгох, 5 болгох гэдэг дээр л ажиллах хэрэгтэй. Яг үндэ нөгөө өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь гинт нэг ном уншаал 4 уншаал тийм юм байна гэж шууд ингэтнэ гэж аахгүй шүү дээ. Тэр чинь тэр мэдлэгийг тархиндаа суулгаад зарчмыг багаар давтаад алдаануудаа одоо тэр зарчмыг 10 удаа шийдвэр гаргахад тэр зарчмыг ерөөсөө сонсоогүй бол анханасаа гаргаж чадахгүй шүү дээ. Тэр зарчмыг дагаж. Тийм учраас ядаж 10-ийнхаа нэгэнд нь тэр зарчмаа дагчдаг ч юм уу тий. Тэгээд тэрийг нэгийгээ хийгээд явж идэл хоёр дахь нь нэмэгддэг ч юм уу. Тийм байдлаар өөрийгөө хөгжүүлнэ гэж яг өөрийн хөгжил, хүний хөгжил тэгж явагддаг юм болоо гэж би бас боддог. Түүнээс бол ингээд оргил анх ингээд дөнгөж бичлэг хийж эхэлж байхдаа тийм юм дээр яг тэр энэ сэдвүүдэд айгүйх санаа зовдөг байсан. Ингээл ном уншаал тий өөрийгөө хөгжүүлээл тэрийг яриад бичлэг хийгээл хүмүүс энэнийг жоохон бацсан. Юу гэж амьдрал мэдгүй байж гэж хэлэн мэлэн гэж одоо тийм их юм дээр жоохон санаа зовдөг байсан. Гэхдээ тэр үед л миний боддог байсан юм нь хэрвээ анханасаа ном уншихгүй эсвэл уншсан юм ингээд хүмүүст хуваалцахгүй тэгээд тэр хүмүүс нь тэр хуваалцж байгаа юмыг сонсохгүй байх юм бол хин ч өсөж хөгжихгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр ядаж нэг хүнд чи сурсан юм хуваалцаад хоёулаа 10 шийдвэрийнхаа нэгийг нь тэр зарчим дүрмээ дагаад хийдэг болох юм бол хоёулаа өсөж байгаа гэсэн үг шүү дээ. Гэж би айгүйх боддог. Тийм одоо чинь би өөрөө 10-аас 20 ч гэдэг юм уу хүмүүсийг байг дагаж идэг. Сүүлийн 10 хэдэн жил дагж байгаа хүмүүс байна. Тэгээд тэр хүмүүсийн заримдаа ингээд бүтэн жил мартчихад тэгвэл нөгөө хүн нэг шинэ ном бичсэн байх юм бол хөөх манай энэ ном бичсэн байна гэд сонирхдагч байд юм уу эсвэл юу гэдгийг тиймэрхүү эсвэл шинэ видео оруулсан байл хөөх гэд үздэгч байд юм уу эсвэл заримдаа би өөрөө нөгөө нэг харанхуу нөгөө нэг тэр Storm-нда одоо шуургандаа гацчаад далайн хэрэг дээр нөгөө хөвнө гэж ярьдаг шиг дөнгөж ингээд хөвж явах үедээ бол надад зарим нэг хүмүүсийн юу ихийг сонсох ерөөсө хамаагүй болцсон байдаг үе ч юм. Эсвэл сонсох тэнхээч байхгүй үе байдаг ч юм. Тиймэрхүү үе байдаг. Одоо жишээ нь тийм учраас намайг бас яг одоо ингээд байн сонсно гэж байхгүй шүү. Миний тавьсан бүх юмыг сонсно гэж байхгүй шүү. Тэгж сонсдог бас маш цөөхөн байгаа тийм. Тэгээд тэр дотроос ингээд тэр хүмүүстэй би ингээд хамт хөгжөөд яваад байгаа байхгүй. Тэгээд хин нэгэнд тэгж би байн сануулж идэг одоо өөртөө ингээд сануулж байгаа энэ зарчмууд шиг хин нэгэнд бас ингээд сануулгад нэг нэмэр болж гинэ гэдэг чинь миний одоо амар тийм одоо утга учиртай зүйл байгаа даа. Тэгээд тийм болохоор бид нар өмнө хэлжсэн аз жаргалыг битгийхөө утга учир тэгээд догдлолыг хөө гэдэг. Өдөр тутамдаа догдолж явах юм бол тэр бол аз жаргалтай амьдрал. Одоо ямар нэг юм хийх гээд догдолж идэг, ямар нэг юм бүтээх гээд ч юм уу үргэлж догдолж идэг. Тэгээд тэмүүлж идэг. Тэгээд тэр нь утга учиртай болол тэгээд ерөнхийдөө аз жаргалтай амьдрах гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй аз жаргалын гормон гэл одоо тэр чинь янз бүрийн гормон байна шүү дээ. Серотонин, окситоцин, юу гэдэг допамин. Тэднийг бүгднийг яаж балансч болох юм те. Тийм учраас догдлох юм олж хийх хэрэгтэй. Утга учиртай юм олж хийх хэрэгтэй. Тийм. Тэгээ би бас тэр үг өгдөн шүү дээ. Аз жаргалыг хүн олдгоо, аз жаргал өөрөө бүтээдэг гэд. Аз жаргалыг хаагаад ах юм бол хизээж олддоггүй. Харин эргэн тойрноо хараад аз жаргал чамд авчирж байгаа юмнуудыг анзаараад эхлэх юм бол аз жаргал гэдэг юм тэрэндээ оршдог байгаа. Тэр үгтэй би бол 100% нийлдэг. Тэгээд бас нэг би юм түрүүнийх дээр дутуу хэлсэн гэдэг хүмүүс асуугаад байсан зүйл нь болохоор тэр мөрөглийн тухай. Би өглөө орой болгон мөрөгдөг гэдэг байгаа. Тэгээд мөргөн гэхээр зарим хүмүүс асуугаад байл л дээ. Буддизмын нөгөө 108 мөрөглийг хийгээд байгаа юм уу? Яг ямар очтой юм хийгээд байгаа? Яг юу болоод байгаа юм гээд. За одоо тэрийг яг тодорхой ярил л да. Би за өглөө бослоо. Хийх ёстой хэд юмнууд байгаа тий. Ороо хураагаад шүдээ угаагаад нүрээ угаагаад тэгээд тэр миний хувьд л одоо чинь өдрийнхөө тариаг тарина. Тэгээд мөрөглөө хийхдээ болохоор маш нам гүм гэдэг бясалгал хийж байгаа юм шиг чимэг болоод тэгээ ингээд яг ус тогтун ус гэж байгаа шүү дээ. Шуургатай ус биш. Аяг усыг ингээд тавьчихаар тогтдог шиг. Өөрийнхөө бүх сэтгэл зүг яг тийм тогтун болгож байгаад тэгээд одоо би өөрийнхөө бурхан гэдэг үгийг тодорхойлдог өмнө хэлсэн шүү дээ. Сайн сайхан бүх сайн сайхан хорвоогийн бүх сайн сайхан гэж зүйлийг би бурхан гэдээ нэрлэх юм бол магадгүй хайр гэдэг үгээр одоохондоо ашиглая. Хайр гэдэг үгийг би одоо тэр зүйлд мөрөгж гинэ гэсэн үг. Хайранд мөрөгнө гэсэн үг. Тэгэхээр
одоо жишээ нь би өдий эрүүл саруул эрүүл чирэг ийм мундаг байгаа маш олон хүмүүсийн хайрнаас би юм байгаа байхгүй. Одоо манай ээж аав гэл тий. Одоо манай ээжийн амьдралтаа гаргасан тэр их золиос яг одоо тэр золиосных нь үр дүн би амьдраад явж байгаа байхгүй. Амьдралынхаа 20-30 жилийг золиослсон үр дүн нь байхгүй. Тийм учраас энэндээ би талархна гэсэн үг. Ерөнхийдөө өдөр болгон. Яг ингэж цаг гаргаж талархахгүй бол бид нар чинь ингээл хийдэг юм хийгээл мартаал явчих واخхой. Тэгээ дараа нь яг байхгүй болсон байна юм уу тий. Тэр зүйл нь алдагдсан араас нь гимшдэг ч юм уу талархдаг. Талархах амьд байхад нь талархах яасан юм бэ ч гэдэг юм уу тийм болоо явждаг. Тэрний оронд тэр мөргөл хийнэ гэдэг нь өөрийгөө тэр анзаарахгүй байсан зүйлүүдийг анзаарах болтол тэр тогтун байдалд орвол тогтун ус шиг. Тэгээд нэг нэгээр нь ингээд талархна гэсэн үг. Тэгээд тэр хайр гэдэг зүйлээс одоо бурхан гэж нэрлэнэ үү хайр гэж нэрлэнэ үү хамаагүй тэр зүйлээс би ийм юм асуудаг. Яг англиар хэлдэг л дээ тэр нь ингэдэг. It's my privilege and honor to serve you in this life and beyond гэж би дандаа өдөр болгон хэлдэг. Тэр нь юу гэсэн үг гэхээр таны төлөө зүтгэх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ насандаа болон цааш нь үргэлжлүүлж зүтгэхэд миний хувьд нэр төрийн хэрэг юм. Миний хувьд одоо завшаан юм. Тэгээд тэрийг би хинт хэлж юм зориулж хэлж байгаа. Тэр бурхан юм уу хайр гэдэг юм уу тэр сайн сайхан зүйлд зориулж хэлж байгаа. Тэгээд нөгөөх нь болохоор араас нь би and I am grateful for the opportunity to channel your love through my actions and my life гэж хэлдэг. Энэ үгнүүдийг энд тэндээс би бол аваагүй ерөнхийдөө яг өөрөө олон сар өдөр болгон мөрөгтэй ингээд refine хийгээд боловсруулаад яваад байгаа байхгүй энэ хэлдэг үгнүүдийн хүртэл. Тэгэхээр та заавал миний үгийг хуулах шаардлагагүй. Гэхдээ гол айдиаг нь аваад өөрийнхөө үгээр хэрэгжүүлж болно гэсэн. Тэгэхээр тэрийг саяны үгийг орчуулах юм бол надад таны хайрыг миний өөрийн үйлдэл болон амьдралаар дамжуулан одоо урсгаж түгээх ч үгүй юм. Тэр боломжийг өгсөнд баярлалаа гэж байна. Тэгэхээр энийг ингээд өдөр болгон хэлнэ. Тэгээ өөр өстөндөө олон зүйлүүдийг хэлнэ. Одоо чинь энэ өглөө ууж байгаа кофед баярлалаа ч гэдэг юм уу. Энэ амьдарч байгаа гэртээ талхаж ирэх гэх юм те. Тиймэрхүү зүйлүүдийг хийн. Тэгээд би бас өдөр болгон нилээд сар яс. Ир зориг, ирч хүч одоо ухаан, мэрэгэн ухаан, саруул ухаан тэгээд твсүр твчээр тэгээд хайр инрэл энэ бүх зарчмууд надад хамгийн чухал энэ бүхэн надад байгаад талархаж байна гэдэг юм тийм. Иймэрхүү одоо юу хийгээ тэгээд газар ингээд өвдөглөөд тухаараа газар мөргөж байгаа. Яад тэгж мөргөж байгаа гэхээр би өөрийнхөө бие физиологиороо одоо биеийн хилэмжээрээ би тэр концептэд тэр хайр юм уу бурхан юм уу тэр концептэд би хүндлэл хайрыгаа үзүүлж байгаа. Биеийн хилэмжээр үзүүлж байгаа. Тэр нь бас чухал. Тийм учраас би зүгээр орондоо ингээд хэвтэж явахдаа унтж явахдаа бол би хийхгүй гэсэн үг. Яа тэгвэл тэр нь бол залхуурлын шинж гэсэн үг. Би босоод өвдгөн дээрээ цөхрөөд мөргөж гинэ гэдэг чинь би баханда мах бодондоо мэдэгдэж байна гэсэн. Тэр нь хүртэл миний хувьд чухал. Тийм мөргөлийг болоод жишээ нь би ил хийдэг өдөр болгон өглөө болгон орой болгон. Тэгээд тэр нь бол миний амьдралд бол хамгийн том нөлөөсөн зүйлүүдийн нэг. Тэрний ачаар одоо жишээ нь би хүүтэйгээ ч үгүй юм ингээд харьцаж явахдаа уур хүрч байт юм уу тэр үед би төвчээртэй байж чадж байгаа бол тийм зүйл өглөөдөө оройд хийж байгаа болохоор надад тэр төвчээр нь илүү цэнэгтэй байж идэх ч үгүй юм уу тийм байгаад байгаа юм бас. Тэгээд өмнө хэлсэн нэг зүн бэлэг бол зүн совин одоо gut instinct intuition боёо тэр зүн совин зүн бэлэг энэ гидсэн дэх мэдрэгддэг тэр мэдрэмж бол хөгжүүлж болдог одоо ур чадвар юм аа гэд. Тэгээд хэлээд ийсэн нь тэрнийг одоо хөгжүүлэхийн эсрэг нь би бас ярилцмаарсан. Тэр нь эсрэг нь юу вэ гэхээр худлаа ярих хүмүүсийн хуурам эхэлж одоо юу гэдгийг хулигдах, луйрдах тэгээд ерөнхийдөө буруу зүйлсийг ингээд зүрхчин мэдэрч байгаа шүү дээ. Тэр зүрхний чинь тэр луужин мэдэрч байгаа. Тэгээ магадгүй хүүхдийг ч юм уу бус одоо сул дорой хин нэгний хүчрхийлэх ч юм уу те хуваа хичээж бусдыг одоо ямар нэгэн зовлонд унгаах ч юм жижиг нь хамаагүй те жижигхэн худлаа байж болно асуулт маш том үйлдэл байж болно тэр үйлдэл болгон чинь тэр зүрхний чинь луужин булангартуулж идэг
гэж би итгэдэг байхгүй. Тэгэхээр тэр зүрхний чинь луужин булангартаад тэгээд тэр зүн совин чинь булангартна гэсэн үг. Тэгсээр хагаад одоо чинь psychopath, sociopath гэж хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь болохоор бусдын төлөө муу юм хийсэн ч гэсэн зүрхэн одоо энтердэг үү ямар ч тийм санаа зовох зүйлгүйгээр одоо empathy гэж байдаг. Одоо бусдыг ойлгох сэтгэлийг гаргахгүйгээр ямар ч асуудалгүйгээр бусдад хор нөлөө учруулж идэг хүмүүсийг psychopath, sociopath энэ гэж хэлдэг. Тэгээд энэ sociopath гэдэг нь psychopath гэдэг нь дараа дараагийн төвшнийх нь энэ левел нь л дээ. Тэгэхээр хүн амын ерөнхийдөө 3% нь бол юм psychopath, sociopath хэмжээд байдаг. Тэгээ энэ бас цэвэр генетикийн зүйл бол биш. Генетик нь таныг энэ рүү болох магадлал өгч болно. Гэхдээ таны магадгүй тэр травма ч гэдэм үү тэгээд өөрөө тэр травманаас болоод гаргадаг шийдвэр ч гэдэм үү. Эсвэл нөгөө аав ээж чинь жижигхэн зүйл дээр ингэж гэдэм үү байн худлаа ярьсараад худлаа ярих нь зүгээр юм байна гэд одоо эсвэл амьдралын баг нэг хэсэг юм байна гэд ойлгоцсон ч гэдэм. Тэгсээр өөрөө ингээ худлаа ярьдаг хүн болчдөг. Тэр нөгөө худалч хүн болчдөг. Өөрөө худалч хүн байхыг хүсэхгүй байсан ч гэсэн байн худлаа ярьдаг юм зуршилтай болчдөг ч гэдэм үү. Тэгсээр гад нөгөө нэг тэр зүрхний чинь лууж нь булангартаад тэгээд нэг мэдэхэд амьдын там дунжиж байгаа байхгүй. Нэг мэдэхэд амьдралаас үтгэцсэн ч гэдэм үү. Хин ч өөртөө чинь итгэдэггүй, өөрөө өөртөө ч итгэдэггүй, өөрөө өөрийгөө ч хүндэлдэггүй. Тийм байдал руу орчдөг учраас миний бодлоор одоо энэ зүн совин гоё гэж хөгжүүлэх гав ганцаарах навсэн ч бити бодлоор өөрөө өөртөө ч бити бодлоор толгойн чинь цаана тэр хамгийн шилдэг хөвлбөр чинь ч гэдэм үү тэр хайрч гэдэм үү тэр бурхан ч гэдэм үү тэр онгод тэнгэр чинь ч гэдэг юм уу те таныг сонсож байгаа гэдэгт би болоод итгэдэг. Тийм. Тэгээ нэг юм хийн гэчээ тэрийг хийж чадахгүй ингээ хойшлуулад яваад ахчих юм уу. Тэгэх юм бол ингээд оргил бүр өөрөө тарчлаачдаг байхгүй. Ингээд зовоод байгаа мэдэгдээд тэгээ зүгээр чи хийчихээр яадын гэхээр бас нөгөө нэг тэр энерги тулдаа тэгээ тэрийг яг хийхгүй мөртлөө ингээд тэр нь ингээд тархийг нь араас нь идээд яваад байгаа юм ингээд надад харагдаад би бүр зовоод яваа. Тийм. За энэ хүргээд өндөрлөх ганц нэг асуулт байвал харъя. За тийм. За эндээс чи асуултнууд харжээ. За дуу шуу гайгүйсэн байгаа. Энд чи бас стримийнхэн resolution дэндүү өндөр, зураглан дэндүү өндөр байна гэд бас гарч ирээд байгаа юм. Үй хаж чуу бичлэгээ чи яаж хийсэн? За энэ номоо орчуулад Монголд худалдаалаад өгч болох үнэхээр хүүхдээ зөв өсгмөр байна гин. Шижир ах стар явуулсан байна, баярлаа. За бие сайн бодорой сувда. Андтаа баяр хүргийг нь золбоо. За баярлаа андаа. За those all beautiful couple and thank you. Hi хоёрог нь Лейла. Hi. Эрүүл саруул хийж бүтээхэд эргээд ирсэнд баярлаа. Италиуд маш их олив тос хэвлэдэг, өндөр наснууд маш их. Тэгэхээр миний бодлоор олив тосондоо бол биш. Өндөр наслахын тулд хоолноос илүү чухал зүйл гэж бас байгаа. Тэр нь болохоор хүн хоорондын харилцаа. Гэр бүлийн чинь ч гэдэм үү найз нөхдийн чинь ажил төрлийн одоо эргэн тойрны чинь таны хүрээлдэг хүмүүсийн та бүхний хоорондын харилцаа чанартай байх тусам таны урт наслах, аз жаргалтай амьдрах магадлал чинь өндөр. Яагаад гэвэл түрүүний хэлсэн шиг тэр утга учир чинь ихснэ. Таны утга амьдралын чинь тэр мэдэрдэг утга учирын хэмжээ маш бага байсан бол та бүх эрүүл хоолыг идээд бүх дасгалуудыг хийгээд стил нөгөө нэг түрүүний тэр Кейт Миддлтон Английн одоо хунтайжийн ихнэр гүнж канцер тусдаг шиг Стив Джобс хамгийн баян мундаг Apple-ийн захирал байсан хүн бас хор тавдар тусаад нас бардаг шиг таны идэж байгаа зүйлний чанар мэдээж сайн байх хэрэгтэй. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл нь одоо чинь 30 40 жил 50 жил тамхи татчаал хүссэн юмаа идээл цойгон хуушуур хорхогоо идээл тэгсэн мөртлөө маш урт наслаад аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс байгаа. Яагаад гэвэл тэр хүмүүсийн хүн хоорондынх нь харилцаа, эргэн тойрных нь хүмүүсийн харилцааны чанар нь өндөр бөгөөд тэр хүний амьдралаасаа авдаг утга учирын мэдрэмж нь маш өндөр байдаг учраас тэр хүн урт насалдаг. Тийм учраас нарийн ширийн усаа ингэж уух хэвээр юу, тэгж уух хэвээр юу, оливын тослох хэрэглэх хэвээр юу гэхээсээ илүү дистаралаар нь явах хэвээр тэр мэдэрж байгаа утга учирыг аль болох ихсгэх хэрэгтэй. Тхийн тулд одоо өөрийгөө сорьсон зохих хэмжээнд яг таарсан хэмжээнд сорьсон одоо
үйлдэлүүдийг хийж одоо юмыг бүтээхийн төлөө тэмцэж ч үт юм уу те. Одоо жишээ нь миний хувьд тэр 10,000 хүүхдүүдэд боловсрал олгоно гэж зорилго тавьсан те. Тэгээд Монгол улсыг хөгжүүлэхэд, Монгол улсыг эх орноос зүхтаамааргүй гоё орн болгоход хөв нэмэр оруулж тэрний төлөө өөрийнхөө зориулна гэдэг тэр маань миний хувьд яг одоо яагаад ингэж байгаа юм бэ? Чи одоо тэг галзуу солиотой машин зүгээр амиа хичээгээд ийм сайхан англи гэд оронд амьдарч штэ. Сайхан амьдарч иж болдгоо юм уу гэж асуух юм бол миний хувьд тэгээд амьдрах юм бол би тэр утга учир гэдэг зүйлийг тэгж их мэдрэхгүй. Энэ амьдралд нэг 60 жил юм уу 80 жил юм уу ирсэн хугацаанд би тиймэрхүү утга учиртай зүйлийг хийж иж би өөрөө аз жаргалтай байна. Тийм учраас одоо чинь Монголын төлөө ингэж байгаад байдаг бас. Тэгээд тийм ер нь бол оргил маань ингээд ютубер хүмүүс ютубер гэдэг байхгүй оргилыг би болохоор оргилыг ютубер гэж боддог юм ингээд. Тэгэхдээ тийм одоо жишээ нь ютубер болохын тулд амар их цаг зарцуулдаг байсан. Тэгээд ингээд өөрийгөө хөгжүүлэхэд тулд айгүй их ажлаас гадна юмнуудыг амар их цаг зарцуулж хийж байгаа шүү дээ тий. Тэгээд хүмүүс ингээд чи сургууль төгсчөөд ингээд зүгээр л тэр мэрэгчлэрээ ажиллаад ингээд цалингаа аваад амьдраад байж болтгүй юм уу те. Заавал ингэж өөрийгөө зоох шаардлагатай юм уу гэд тиймэрхүү гаднаас тиймэрхүү хандлагууд айгүйх орж ирдэг байсан л да. Тэгээд оргилын хувьд болохоор тэрэн зүгээр сонголт биш байсан. Зүгээр яг ажиллаа хийгээд мэрэгчлэрээ ажиллаад цалингаа аваад ингээд амьдраад яваад хангалттай амьдарч болох байсан ч гэсэн оргилын тэр одоо дур ханамж амьдралаас олж авах аз жаргал гэдэг юм нь бүр тэр шалан доор явж байгаас юм баггүй хэрвээ тэр амьдралыг хөөсөн бол өгөгдөл нь тийм. Тийм. Цаанаас л тийм. Би болохоор зүгээр ингээ ажиллаа хийгээл цалингаа аваад амьдрал явж явах болох тийм хүн заяа. Ерөөсөө нэг тийм амьдралаас амар их юм шаарддаггүй. Оргил болохоор шаарддаг. Амьдралаас биш өөрөөсөө ингээд бүр 100% бүх юмыг шаарддаг. Хүн болохоор угаасаа тэгээд ажиллаа хийгээд цалингаа аваад явж явах нь оргилын хувьд бол зүгээр байж болохгүй санаа байх байсан. Байсан бол яг нэг 35 өрөөд амиа хорлоод амиа хорлдог юм ахэд ямар нэгэн канцер тусаад өгсөн байна. Харин тэрийг нь болохоор амар эрт мэдэрсэн л дээ. Мэдсэн л дээ. Тэгээ тийм болохоор ерөөсөө ингээд за чи одоо ингээд ажил хийдэ ингээд айгүй угаасаа дараагийнхаа сарынхаа рентиг яаж төлөх вэ гэл тиймэрхүү зүйлүүд үед айгүй хэцүү үед байсан ч гэсэн оргилд би хайртай болохоор оргилыг ямар хүн байсныг нь мэдсэн болохоор хизээч цаатаж ингээд ажиллаа хийгээд цалингаа олж ирээ гэж хэл зүрхэлдэггүй байсан. Яг гэвэл би оргилд хайртай болохоор оргилыг аз жаргалтай байх гэсэн. Тэр үеүүдэд бит хоёр бол одоо жишээ нь Английн нэг тэтгэлэг хангамж тиймэрхүү юмнуудыг ашигладаг ч үгүй юм уу. Тэгээд би хагас цагаар тоогооч идэх ч үгүй юм уу. Миний хувьд бол одоо жишээ нь би оффист суугаад ажиллаж үзсэн, тоогооч хийж үзсэн. Тоогооч хийх нь миний хувьд илүү аз жаргалтай. Яагаад гэвэл нэгдүгürt ингээд гараараа юм хийж ир, хоёрдугаарт тэр үед нь би тоогооч хийж байхдаа айгүйх подкаст ч юм уу, ном сонсох боломжтой байсан байхгүй. Яг тэр оффистын ажилд сууж ажиллахад бол миний хувьд оюун ухаанаа зарж байгаа байхгүй. Оюун ухааныхаа төвлөрөлтийн цаг хугацааг би зарж байгаа байхгүй. Миний тэр төвлөрөлтийн цаг хугацаа болохоор би тэр хэл сурах ч гэдэм үү, ном унших ч гэдэм үү, тэрэнд зарцуулмаар байгаад байдаг. Тэгж өөрийгөө зинэгэлдэг. Тэгээд миний хэлмээр тэгээ ягаад би энэ сэдвийг сая хөндөж гаргаж ирвэ гэхээр тэр нөх хүүхд төсөх талаар буцаагаад хөмөр санагдлаа л да. Тэгээ тэр нь болохоор тийм болохоор чиний хүүхэд аяанда өсөөд чамд юу хүснэ, юу хэрэгтэй, ямар амьдралаар амьдрмаар байгаагаа хэлээд өгнө. Тэгээ тийм болохоор чи хязгаарч тэр хүүхдийн амьдралыг зурч чадахгүй. Тийм болохоор хичнээн том сургуульд чи хүүхдээ сургаад сургуулмаар санагдаад жоохон бахт нь ямар олон дугууланд явуулаад тэр зөвлөө тэр хүүхдэд маш бага нөлөөлнө. Харин юу нөлөөлөх вэ гэхээр чи тэр хүүхдийг хэр их ойлгодог, хэр их хайрладаг, ямар хүмүүжил суулгах нь тэр хүүхэд амьдралдаа хэр их аз жаргалтай байх вэ гэдэг нь тодорхойлно. Тэгээ одоо жишээ нь би хүү дээрээ жишээ авъя л да. Манай хүү бит хоёрын хиндэнч байхгүй хөгжмийн авьяас. Хөө амар шин тий. Сонссон бүх дуугаа төгөлдөр хурд дээр авчаал жоохон оролдож байгаа л дарч дараас орчдөг. Тэгээд тэрийг бол бит хоёрын хин шахаагүй. Харин баг байхад тэр төгөлдөр хурыг нь бол аваад өгсөн. Тэгээд бас нэг юм нь болохоор би сая 100 Монголд байхдаа би хүүгээ бүтэн юм хуудас дүүрэн хүсэж байгаа зүйлүүдийг нь бичүүлсэн.
Чи юу хүсэж байна? Хүссэн бүх юмнуудаа ингээд хязгаарлахгүйгээр бичгээд. Тэгэл ингээ лист гаргаад баг 30 юм бичсэн. Тэгсэн чинь айгүй олон хөөрхөн юмуд бичсэн байхгүй тэр Roblox тоглоомныхоо нэг сая Roblox-тэй болмоор анч гэдэг юм тий. Эсвэл би машинтай болмоор анч гэдэг юм уу ийм юмтай болмоор ань гэл. Ийм хүсэж ийн гэд. Тэгээд чи ямар хүн болмоор байгаас бичгээд. Тэгээ бичүүлсэн чинь тэр дотроос бас сонгож болох мэрэгжлүүдээсээ бичсэн. Тэгсэн чинь тэр дотроос game developer буюу одоо тоглоом зохион бүтээгч болох гэдэг нэг юм. Тэгээ би тэрнээсээ за чи одоохондоо чи дараа нь сольж болно. Гэхдээ одоохондоо чи нэгийг сонгох гэсэн. Тэгээ шийдвэр гаргах гэсэн. Чи аль нэгийг нь сонгох юм. Тэгсэн чинь тэр game developer болох гэдгийг өөрөө сонгосон баг. Тэгээ би бол game developer болох талаар тэрнээс өмнө хизээч өөрт нь одоо тулгаж тусгаж үзээгүй. Гэхдээ би бас яг computer science development энэ төр бол сурж ирснийг бол харж исэн. Тэгээд тэгсэн чинь тэрийг өөрөө сонгоод тэрнээс хойш одоо хүртэл тэрийг баг багаар дурдаал байдаг. Би юу Unreal Engine авч ажиллаж болох уу гэдэг юм одоо яаж би одоо Unity гэдэг game development тоглоом develop хийдэг юу авч болох уу гэдэг юм те. Тэр нь сонирхол нь тэнцээ байгаад байдаг. Тэгээд тэр Avias сонирхол нь бас тэр хөгжмөн дээр бас байгаад байдаг. Тоглоом дээр ингэ байгаад. Тэгэхээр тэрийг нь одоо ингээд би дэмждэг. Тэгээд түрүүний хэлсэн шиг тэр хөл бөмбөгчин болох ч үт юм уу тэр бүх болох өөрийнх нь сонголт бол биш байгаа даа байхгүй. Тэгэхээр хичнээн потенциалтай байсан ч гэсэн хамаагүй өөрөө хүн сонгосон дурлсан юмаа хийгээд явах юм бол хэцүү үед байсан ч гэсэн давж гарч чаддаг юм бэл. Одоо чи миний хувьд ингээ хэл сурах тэрийг ингээ заах тэгээд энэ платформыг хөгжүүлэх ч гэдэг юм. Чи бол бүр ялангуяа мэднэ. Ямар их асуудлууд тулгардгийг тэр болгоныг би хэрвээ би өөрийнхөө сонгосон юм хийгээг байсан бол давж чадахгүй байсан. Тэг хамгийн гол нь ингээд зовоод ямар нэгэн проблемтай ингээд уучраад тэрийг ингээд олох гээд толгоогоо гарчлахад ингээд дэлбэрхээ сууж байгаа нь оргил хамгийн сууж байгаадаа хамгийн аз жаргалтай байдаг байхгүй юу? Асуудлыг ингээд шийдээ тий. Амар их асуудал байна. Одоо ингээд би амар олон цаг ажиллах хэрэгтэй болчлоо гэж байгаа мөртлөө тэгж байгаадаа оргил хамгийн тэрнээсээ амар их ингээд аз жаргал амьдралын одоо тэр дур ханамжийг авдаг. Яагаад гэвэл түрүүний хэлсэн шиг л тэр утга учирыг олж мэдэрдэг зүйлийг олж хийх нь л ерөөсөө хамгийн чухал байгаад байна. За тэгээд дараагийн лайв гэхэд бол бит хоёр шинэ бэбитэй болсон байх бах. Тэгээд амьдрал яаж өөрчлөгдөх юм байгаа. Анх хүүгээ гаргачаад ер нь ээж дээрээ гаргасан болохоор тэгээд ихэнх ажлыг ээжээрээ хийлгэсэн. Одоо тэгээд гардандаа. Одоо бол яг бит хоёр бол жинхэнэ гардсан шүү дээ тийм ээ. Holy crap. За үзсэнд баярлалаа. Star илгээсэн хүмүүстээ баярлалаа. Асуулт тавьсан хүмүүстээ баярлалаа. За баяр та.